гарах гэж байгаа талынхаа home ground-ыг ерөөсөө судалдаггүй. Зүгээр бид мундаг юмтай болохоор танад зарагдах ёстой гэдэг ийм майндтай яваад идэг байхгүй. Одоо гэдэг Японы сенсей гэдэг багш гэдэг ханз өөрөө эхлээд төрсөн гэдэг магчил бол тийм үг байхгүй. За. Эхлээд төрсөн гэд сенсей гэж. Тичим утгатай үг юм байна. Ханз нь өөрөө тийм баг. Төрүүлж төрсөн гэдэг хоёр ханз нийлээд багш болж байгаа байхгүй. Би тэрний өмнө чамд энэ аавынхаа Чингис хааны нуус дүүх гээд арман байдгийн. Одоо удахгүй англи монгол хоёр хэл дээр шинэ хэвлэлт нь удахгүй гарах юм. Яриа маань гоё юм урлаг уран бүтээл рүүгээ одоо чиглэх юм. Энэ араа бүр ингээд юу штэ. Тим монголоор нэгдэх ёстой байхгүй. Яг үнэ. Та нар Америк талаа хий. Одоо яг наадхан дээр чинь нэмэхэд бид нар кинон дээр замаадуу ямар ч бизнес дээр Японы зах зээл рүү гарах ямар ер нь боломж хэр вэ гэж харж байна. Том зураг. Эй, сайн байцгаана уу? Саруул ухаанд монголчуудаа. За ингээд ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би өнөөдөр энэ дугаар дээр маш их тогтолж байгаа. Яг одоо хөр нэгэн супер залуутай танилцуулъя гэж бодсон юм аа. За энэ маань бол одоо энэ хүн маань Япон улсад аж төрдөг. За мэдээж Монголд ч гэсэн 90 очимс байж байгаа. Тэгээд продюсер Бэлгүн хөрөлцөн ирсэн байна. За тэгээд урилгыг хүлээж авсан баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа. За тэгээд юуны төрөнд шууд Бэлгүнийхаа бэкграундаас эхлэе гэж бодож байна. Хүмүүстэй хоёлаа бас нэг ерөнхий ойлголт өгөө. За тэгээд угаасаа тэр дөрөв хоёлаа ярих юм дүүрэн байгаа. Тий. Окей. За урьсанд баярлалаа. Би болохоор жижиг кино үргэлжлүүлсэн зохиол Соргодын жаргал сайхан гэдэг одоо зохиолчийн хүү. Тэгээд багасаа ярих юм бол 89 оноос хойш 13 дугаар оруулалтын 3 өндөр гээд сайд нарын 2 дугаар эмнэлгийн хажууд замын нөгөө талд байдаг тийм. Урталтай. Гэтэ наран шоптой баринд багасаа амьдарч байсан. Тэгээд шууд 8 дугаар анги төгсөөл Япон руу high school-ээс явцсан. Тэгээд high school, university, ахлах сургууль, дээд сургууль тэгээд ажилдаа ороод тэгээд өнөөдрийг хүртэл бол ерөнхийдөө нийлбэрээр ярих юм бол 20 жил Японд байчиж байна. Тэгээд ер нь яг нөгөө өөрийнхөө байдаг одоо орчноо яригингүүт ер нь бол одоо ийм тал болчиход байгаа. Ер нь Монголдоо ч ингэж байсан хугацаанд тэр Японд бол ялгаагүй адилхан бараг ихэнх хугацаагаа бараг Японд өнгөрүүлсэн болов гэдэг. Одоо бол 90 очим байна. Тий ер нь 90 очим байна. Гэтэ ер нь хуваараа ярих юм бол ер нь нэг 60% нь Монголд байгаа шүү. Яг талаар манай ээж бас сүүлийн үед жоохон би эрүүл мэндийн асуудалтай байгаа. Ээжийг бас жоохон кэрлэхгүй болохгүй. Good boy. Яг нөгөө Монголд байгаа ажлыг нь бол нэг наацхаас нь мэдээд байгаа юм л та тий. Одоо мюгэн дээр хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ сургаа тавар дээр гоё лаунж би үйлчлүүлэх айгуу дуртай. Тий. За тэгээ мэдээж бас зохиогчийн эрх мэрхтэй холбоотой их аяга олон прожектууд баг шиг байна. Шүн дүндийн мужиг энэ төр гэх тийм ээ. Одоо хоёлаа нэг Японд байгаа болон Монголд байгаа ажлуудаасаа нэг товч бас тий ингээд дуртай. Окей. Ер нь бол яг Соргодын жаргал сайхан гэдэг хүн маань өөрөө 51 нас хүртлээр 100 жүжиг кино ном бичсэн байна. Нийлбэрээрээ Шекспиртэй адилхан. Mongolian Shakespeare гэж боддог. Тэгээд Японд ч гэсэндээ ер нь найз нартай ч юм уу хүмүүстэй уулзахдаа ер нь ааваа тэгж танилцуулдаг. Тэгээд ерөнхийдөө Монголын нөгөө орчин цагийн энэ урлагч нь яг нэг 89 оноос хойш тэр нөгөө арчлалын үегээд нөгөө картын бараамараа гэдэг чи үед бүх юм унсан штэ. Тэр үед л ерөнхийдөө бол нуруунд дээрээ энэ зохиол гэдэг бүтээлээрээ те юмнуудыг өөрийнхөө нуруунд дээрээ үүрж явсан хүний бас нэг хүн. Тэгээд тийм учраас Соргодын жаргал сайхан сан дээр болохоор оюуны өмчийг хариуцсан одоо шинэ бүтээлүүдийг хийдэг кино жүжиг одоо 2 жилийн өмнө гэх юм бол Орфей театртай хамтраад Шүн дундын бүжиг гэж жүжигийг Улаанбаатар дээр тоглууллаа. Ерхий продюсераар нь ажиллаа. Ноён эмэгтэй гэдэг Toysl production-ы киноны бас эрхийг өгж бид ирчүүдийг хүснэ гэдэг жүжиг маань кино болж Монголын бокс офисын 6 дээр явж байгаа хаа кино театрт 240 мянган хүн үзсэн тийм бас рекордтой бас сайн бүтээлийн нэг болсон. Тэгээд цаад санаамнууд маань өөрөө бас 20 жилийн өмнө бичигдсэн ч гэсэндээ бас манай айгу холлыг ирээдүг харж бичдэг байсан хүн учраас юм ингээд одоо үед ч гэсэндээ нөгөө хуучрахгүйгээр тэр нөгөө хүмүүсийн хоорондын утга учир тэ уялдаа холбоог бичдэг байсан учраас ингээд одоо ч ремейк хийгээ яваад байгаа нь бас тийм давуу тал нь. Дээрэс нь болохоор ер нь бол яг Японд ингээд хагас амьдралаараа амьдраад ирэнгүүт Япон руу Монголынхаа бүтээгдэхүүнийг ч юм уу те Монголоос хүртэлчлээ соёлын экспорт хий, Монголоос юу гарч ирж болохын гэдгийг бас Япон руу гарах бас ажлуудыг давхар хийж байна.
Наанаас ирж байгаа бизнес хийж байгаа тий. Японоос нааша ирж байгаа. Нааша тий. Энэ бол Японоос ирж байгаа юмнууд болохоор яг Японч нөгөө коронавигаас өмнө хойно болохоор жоохон унтуу байдалтай байж байгаа. Одоо сүүлийн үед харах юм бол чи одоо ингээл Kagome juice ч гэдэг юм уу те ингээл Японы бүтээгдэхүүн эрс олшилсан байгааг ер нь бол харж болох бах. Тэгээд ер нь Япончууд бол ингэдэг юм л да нөгөө олуулаа явах юм бол эрсдэл багтаа гэдэг тийм амьдралын одоо өөрсдийнх нь нэг философи тийм болохоор хин нэгэн хүн зам гаргachингууд нь тэрний араас нь орж ирдэг нэг юм веб үүсгдэг. Тэрнийх нь одоо нэг веб дээр нь би бас хамт суучмаар л штэ гэдэг утгаар яг Японоос гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу те. Япон талаас өөрсдөө манай Монголд юу оруулмаар байна гэдэг хүмүүс нь advising-ийн компани тэ зөвлөх одоогийн байдлаар нэг 4 компанитай гэрээлцсэн ажиллаж байна. Одоо Япон чинь баг цорын ганц гэж хэлж болох зөвхөн хоёр улсын худалдааны гэрээтэй манайхтай bilateral agreementтэй санагдчихээн. Татвар матурын хөнгөлөлттэй байт юм шиг. Тэгээ тэр Кашмир гарах уу, юу гарах уу гэдэг тэр их сонирхолтой л да. Тэрэн дээр ер нь бол зөндөө боломжууд байгаа бах тийм ээ. Бага. Одоо EPA-г зурснаас хойш бараг миний буруу санаагүй бол 5-6 жил бараг болцсон шүү. Бараг юунаас коронавигаас өмнө бараг зурагдсан шиг санаж байна. Тэгээд нэг 100 бүтээгдэхүүн байдгийн. Японы элчин сайдын яамны ч юм уу Монголын элчин сайдын яамны веб хуудас руу ороо харах юм бол тэр бүтээгдэхүүний нэрстэй оруулсан байж байгаа тэр нөгөө бүтээгдэхүүний лист бол байдаг. Тэрэн дотроос одоо юу гэдэг түлхүү хоёр орны хоорондоо явуулж болох үс бүтээгдэхүүн одоо жацраган те байгалийн бүтээгдэхүүн юу гэдэг яг тэр сегментээ ингэж авангууд Японч бол хүнийг нэг ингэж дан ганц шулаадаа гэдэг тийм нэг моралтай улс биш учраас ерөнхийдөө яг манай Монголыг 89 онд яг захилгаан станц нь унтраад бүр паар нь хаграад хөлдөөд гэж явах үед хамгийн анх одоо тусламжийн гарыг сайхан сэтгэлээрээ хандсан чинь Япон байхгүй юу. Тэгээ манайхан тэрийг хамгийн сүүлд 2011 оны том газар хөдлөлтийн үеэр нь хамгийн анхны Монголоос нисчирсэн Мятын онгоцсон дотор Тэмээний носон хүнжил ус энтер ачаад хамгийн анх нөгөө улаан загалмаагийнх нь нөгөө окей гэж хэлэхээс нь өмнө нь манай монголчууд яг сэтгэлээрээ ийм нөгөө дэврэн болсон юм чинь шууд тэр оройн Нарита дээр буутсан. Тэгээ бид нар яг нөгөө ийм юм болцсон юм чинь хааштай л ийм гарч тараа ширийн протокол байхгүй шүү дээ. Юу очсон байдаг те айгүй гоё халуун сэтгэлтэй. Тэгээд ийм зүйлүүд нь өөрөө манай хоёр орныг одоо ингээд 55 жилийн дипломат харилцаа үүсгэснээс хойш бидний одоо жишээ нь Японд амьдарж байгаа хүмүүсийн тоогоор явах юм бол бараг 20 мянган хүн одоо стил амьдарж байгаа сурж байгаа тий. Тэндээ бүр байнгын оршин суугч болсон, Япон иргэн болцсон, Япон хүнтэй суудсан гэж ярих юм бол тэгэнгүүт энэ зүйлүүд маань юун дээр очиж бас нэг сайн муу гэдэг ийм дэнслэгдэх хөстэй байгингүүт өнөөдөр би бас бодож исэн чинь Японы GDP өнөөдөр $32 мянган юм байна. Тэгсэн чинь Монголын одоо нэг хүнд оногдох жилийнх нь. Тэгээд 100 хэдэн сая хүнтэй лээ. 123 сая хүнтэй байна одоо. Гэхдээ жил бас өөрхий багасаад байгаа тийм хүмүүс нь олон болоод байгаа болохоор тэгээд дээрэс нь хүнтэй суухгүй хөөгд гарахгүй болчихоо. Яа, тийм болохоор хоёулын төрөний асуултаа бас жоохон би ингээд нөгөө хит дэвэргэж яриад зүгээр яг гол point ч яг манай одоо үзэж байгаа хүмүүс комментээр шүүмжилдэг. Хадуураа яваад их амар ч буцаж үндсэн юм оруулж ирэх. Гэтэ чи тэ ямар телевиз юу ш тэгэл тий гой нэг юм гуравдагч итгээд нэг болж өгвөл манай нэг найз гэж суух. Ярианд ч орчмоор ах ингээд ороод ганц хоёр юм хэлчмээр байна. Тэр environment-ыг л төрүүлэх зорилготой шүү. Тэгэхээр зүгээр. Тийм болохоор одоо яг тэр утгаараа Монгол Японы хоорондын энэ экспорт импортын хоорондын тэнцэл бол мэдээч хэрэг Японых нь хувь нь илүү явж байгаа болоо гэж бодож байна. Бид нар чинь ингээл уг нь бол нүүрс гаргаж болохоор ч гэдэг юм уу те. Өөр одоо жишээ нь ингээл сая FoodX гээд Японы юун дээр Expo-гийн food юун дээр Монголын 7 компани орчсон. Манай найзын компани ч гэсэндээ очсон Монгол бүтээгдэхүүнээ судалчлаад явж байна. Тэгэнгүүт энэ дунд би нэг юм бас зүгээр яг одоо энэ давшааныг ашиглаад гэдэг шиг хэлэхэд бид гарах гэж байгаа талынхаа home ground-ыг ерөөсөө судалдаггүй. Зүгээр бид мундаг юмтай болохоор танад зарагдах ёстой гэдэг ийм майндтай яваад идэг байхгүй. Өнөөдрийг хүртэл. Тий. Тэнд зарах гэж байгаа бол тэр газрынхаа ямар юмн дуртай, яавал сонирхохын, ямар зах зээлийн судалгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхгүйгээр манай юм натурал болохоор, манай юм органик болохоор, манай юм мундаг гоё халуун болохоор л гээл тэрүүгээрээ л дайраад байдаг. Одоо би яг жоохон чамлаад хэлгээд говь Кашмирийнхэн ч юм уу ингээл Японд Ханеда дээр дэлгүүрээ гаргацсан яваал ингээл байгаа хэрнээл яг үннийг хэлэхэд мангар мундагтэй топ одоо Монголын топ 100 компани бараг 10 дотор л явж байгаа групп өөрөө
тэнд очиод яг ингээд алж ийн үгэнгүүт яг үннийг хэлэхэд би бол бас чамлаатай л харагддаг. Ягаад гингүүт гоё юм хийгээд натурал бүтээгдэхүүн байгаад энэ гівчиг тэрийг яаж тэр юзерүүдэд худалдаа авах тэр те нөгөө нэг сонирхлын майндын тэр юм руу н ойчих вэ гэдэг юм а бид хийхгүй байгаа байхгүй. Бид гоё юм хийчлээ одоо зарагдах. Тэгэхээр чи яаж хүн ах. Тэр үед нэг хүний нийтлэл байсан санаанд орчлоо. Уг нь таньдаг ахгүй тэр ганцхан 8-ны үед юм шиг нэлээ мөнгөтэй. Тэгэл айгүй их юм даршилсан ногоо могоо энэ төр оруулж ирсэн юм яас дэлгүүрүүдээр тавиад. Тэгээд маркетингийн зардал ерөөсө гаргаагүй ингэ. Тэгээд дампуурцсан. Нөгөө монголчууд юм гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй юм зардал гаргахыг дургу. Тэ гэтэл одоо ингээд ерөнхийдөө сэтгэдэж штеп. Цагийн сая төгрөгийн консалтинг авдаг. Тэр чин зөрүүлээ 100 сая төгрөг оруулах хэмжээний мэдлэг байж болдог. Тэрнтэй адилхан баг тийм ээ. Манайх ингээд яг ямар ч бүтээгдэхүүн байсан алаад байдаг гэл тий. Гэтэл чанар гэдэг юм PR2 бас хосолж явжлаа хэвээр байна. Тийм ээ. Манай ямиг бол үгүйсгээд байгаа юм биш байхгүй юу тий. Танах муу байна. Гол нь Япон өөрөө одоо жишээ нь үгдээ манго ч гэдэг юм уу, Zara ч гэдэг юм уу, одоо өөр одоо ийм mass product-ийн retailing-ийн компаниудын ямиг бол Японд руу оруулж ирэх гэж байгаа бүтээгдэхүүний үндсэн бүтээгдэхүүний чанар бол манай төвшин ийм байна гэд өөр газруудынхаас өөр өвчдөг байхгүй. Одоо жишээ нөгөө нэг коланы амт орондоо өөр байдгийн гэдэгтэй адилхан яг тэрэн шиг тим юма барьж байгаа хүмүүс төр явж чад тэрийг нь судалж асуухгүйгээр өөрийнхөө стандартаар барьж очингуудаа энэ хямдхан биш гэхдээ бас үнэтэй гэж хэлээд зарах гэдэг ангууд чинь нөгөө хүмүүс чинь ойлгохгүй болчихдог. Story telling хийхгүй байгаа болохоор чинь яаж энд нь бидний хайр хүрх юм бэ байгаад байгаа байхгүй яг үнэндээ. Тэгэхээр энд одоо би юу одоо чиглүүлж оруулж ирэх гэдэг нэгэнгүүт энэ өөрөө entertainment маркетинг байхгүй. Хүн юу гэж тэр өнцгөр нь тэр хүн лөө очиж ярина. Тэр өнцгөр л хүн тэрэнд бай хийх байхгүй. Авах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш мундаг ямаараа өрсөлдөй гэвэл манад ч танаа яг үнийг хэлэхэд наад утас чинь ч юм уу те танаа энэ color бол надад манайханд бол таалагдахгүй гэдэг л юм ярьж штэ. Би бас ингэж боддог. Англи хэлний нөгөө walk in somebody else's shoes гэж байна. Бусдын одоо гутлаар алхаж үзгэдэг санаа штэ. Тэгэхээр тэр одоо ялангуяа бизнесийг хийхэд ер нь ямар нэгэн бүтээгдэхүүн гаргахад тэр худалдаа авахч үзэгч өнцгөөс харах тамир найруулагч ярьж тэр симпат гэдэг юм ярьж байсан юм. Одоо ухаанда тэр соёлыг, майндсет, стейж байгаа хошин мэдрэмж бүх юмыг нь судлах юм шүү. Одоо жишээ нь Америкт бол ингэдэг. Хүнтэй ярилцахдаа хүнийг сонсож байхад нүдрүү харах хэрэгтэй. Нүдрүүл бүдүүл. За би яг хөө Араби орнуудад бол яг хөө ингэдэг нөгөө хувийн нэг орон зай байна шүү дээ. Хоёлаа нэг ийм зайтай ярьдаг ч юм уу. Энэ хамар мамраараа ингэдэг юм билээ. Брайрос ярьж барьдаг те. Ингээд өөр улсад очихоор соёлноос өөр байгаа байхгүй. Тэгээд миний хувьд энийг юу бэлгүүнээ конфирм хийгээрэй. Нөгөө Японууд болохоор хүний нүдэн дээр no гэж хэлдэггүйгээд за гэдэг хариу өгөхгүй бол үгүй юм байлээ гэд. Тэгэхээр тэр тухайн хүмүүсийн онцлог тэр газрыг судлах гэдэг их сонирхолтой юм шиг. Би тэгээд яг яриагаа нөгөө Японы соёл руу аваачих гэдэг юм л та тий. Одоо жишээ нь бид нэр ингээл Японд 14-5 таа хүүхдүүд яваа очиж байгаа штэ. Тэр чинь тэгэл талын бид нар чинь анх явахдаа 20 зургуулд болуулаа явсан. Олуулаа явсан. Тэгээд тэн дотор очиод ингэнгүүт чинь хамгийн анхны culture shock бол уцаа тайлаад халуун усны газар бөөндөө орно гэдэг соёл дээр л бид тулж байгаа байхгүй яг нь. Чарман үсгэн. Ирчүүдэрээ штэ яг хүүгүүдэрээ. Тэнгүүт чинь ихэнд нь Японы багш нь за тэгвэл ингэдэг юм аа гэж өөрөө тайлал те та нар араас тайлаад ороод иргээл ингээл яг ийм зүйлээс л амьдралын жижиг зүйлээс эднэр өөрсдөө энэ зүйлийг бол ийм томьёоллоор ч юм уу ийм кодоор амьдрдаг хүмүүс юм байна гэдгийг л анхны тэр 10 хэдтэй яг шилжилтийнхаа насн дээр явж байгаа хүүхдүүдэд тэр анхан шатны одоо animal instinct-ийн баг ойролцох хэмжээний баг төвшин дээр аваачиж юмтай хүмүүс харьцаж байгаа. Та нар одоо юу гэдэг одоо амарлаг ханд сураал гэдэг юм гинт амир цоороолах нь биднэрт нэг чухал биш. Гол нь Япон хүмүүс энэ үед бол ингэдэг учраас та нар энийг ядаж сураад аваа. Бити үнэртэй ус хийх цацаач тийм үү те. Би ч нөгөө багада одоо 92 онд анх Токио, Австрали энэ төр яваа үзсэн байсан болохоор арай илүү нэг юм тэгээ нөгөө 97 онд кино мань тоглолцсон. Тэ нэг юм жоохон сарсгар нөхөр байгаа штэ нэг юм баг бах чинь жоохон одоо ч одоо ямар ч хараг. Ер нь яг тэрүүгээр очих юм чи яг үннийг хэлэхэд би бол хамаг байдаг. Чи бол байрандаа байна шүү минийхөө гэдэг рүүгээ яг тэр үед бол очиж байгаа юм. Японд бол ингэж бай. Чи усын уул ясын даг. Гол нь өөрөө чи хүсэхгүй бол явж болно штэ. Чи өөрөө ирээгээд ирсэн байгаа зү гэдэг л яриа.
Тэнгүүд окей за бид өнгөт нэг 6 сарын дараа л хамгийн одоо тэр анги дотроос лидер нь болол ангийн дарга болгоол тэгэл манай нэг захирал чинь над дээр айгу фокус өгөөд энэ нэг урлын хүн болохын зайл энийг жоохон дэмжээд өгөөрэй энэ төр гэж мэг айгу тийм бид хүүхдүүд дээр айгуух ажилтдаг тийм 40 жил ажилласан амир тийм баг ардын багш ах тийм хүн байсан. Тэгээд ерөнхийдөө яг тэгээд соёл талтай ингээ ярих юм бол Япон хүмүүс бол маш нямбай те одоо тэр үгүй гэж хэлэхгүй гэдэг маань хүртэл өөрөө тэр хүнд би үгүй гэж хэлээд энэ хүн ямар майндтай филингтэй явах бол гэдгийг хүртэл бодож байгаа байхгүй. Одоо шинэ манай багш нар бол юу гэж ярьдаг вэ гэхээр хүн бол ярих бол амархан. Биегээр өвчлөөд эгоороод яриад ах бол амархан. Хамгийн мундаг хүмүүжлтэй хүн гэдэг бол сонсож сурахыг хэлж байгаа юм. Чимээгүй. Хүний яриулж сурахыг хэлж байгаа. Би гэдэг нөгөө давуулж яриад чи ингээ ярингууд нь би ингэж яриа гэл ингээд тэнгүүд одоо жишээ нь ингээд би сүүлд ингээд Монголд төрж ирээд яг хүмүүстэй ингээ ярьж ангууд зарим нэг хүн бол би бас too much ярьдаг хүн л дээ. Гэхдээ яг нөгөө талын хүн энэ намайг сонсохгүй байна да гэдэг хүмүүс бас байгаад байдаг байхгүй. Дээд сургууль төгссөн. Нэг газрын CEO хийгээд байгаа. Гэсэн хэрнээ яг левелийн хувьд бол одоо maybe нэг Япон маягийн нэг гайгүй мастер застер хамгаалцсан тэг нэг 26 7-той нөхөртэй ойролцоо хэмжээний ямиг 40 30-тай нөхдүүд тгээ яриад ангууд яг левелийн хувьд бол янз янзын тэр нөгөө нийгмийн өөрийнх нь бүтцээс хамаарад сонин болохгүй ч юм бүтэхгүй ч юм гарч ирэх. Гэхдээ Японоос бол нөгөө Япон руугаа хөгжиж гээд нөгөө X speaker ярьсан шүү дээ тийм ингээд гэхдээ яг тэрийг юунаас эхлэх вэ гэвэл maybe шинэ Монголоос ч юм уу тийм яг энэ ахлах сургууль, дунд сургууль одоо ингээд өөрийн чи хийж байгаа энэ English юм study тийм хүний өөрийг хүн бэлдэн хүн төрүүлнэ гэдэг чи өөрөө аимшигтай том асуудал яриа байхгүй. Тэрнээс нэг юм лаг лоозон гаргаж ирэнгүүтээ энэ шиг ингээх энэ төр гэдгийн тийм одоо сарамгчин биш учраас ихгүй байхгүй. Тэр чин дунд нь дуртай байна, дургүй байна. Тэгэхээр Япон хүмүүсийн одоо жишээ нь дээхэн үед ингэжсэн юм л да. Одоо хэрэглэх газрын сайд учрал над руу нэг өглөө нэг бичээд билгүүнээ миний найз нэг Японы баг сургуулийн хүүхдүүд шар малгай хүмүүс чи улаан цүн хүрээд 6 7 та хүүхдүүд нь хөтөлцөөд ингээд гудмаараа алхаад сургуультай яваад их юм а. Тэрийг ягаад ээж аав нь машин жишнээр хүргэж өгөөд ягаад тэрийг ингэхгүй байна гэд энэний талаар бид нэг судалгаа хийгээд Монголдо бас хэрэгжүүлж болох уугүй юу гэдгийг бид нар яамаар байна гэж бас нэг надад санал тавиад. Тэгээ би ер нь бол доошоо ингээд судлаад үзэнгүүт хүүхдийг багаас нь яг адилхан форм, яг адилхан хувц сунартай идж байгаа нэг өдрийн хоолны хүртэл хин нэг нь манай ээж мөнгөгүй болохоор надад тал төмс хийгээ явуулсан юм а гэж тэр хоорондын ялгаа тэр нэг анги дотор нэг юм үүсгэж болохгүй гэдгийг бүр тэр элементарны жоохноос нь сургаж яваад тэгэнгүүтээ Японы хүүхдүүд бол баг сургууль нь 6 жил, дунд сургууль 3 жил, ахлах сургууль нь 3 жил гээд 12 жилээр төгсөж байгаагийнх нь дунд сургуулиас нь эхлээд секц дугуулan хичээлүүлчихэж байгаа. Дандаа спорт, жудо, свиминг, хөл бөмбөг, баскетбол гэх. Тэнгүүт энд юу үсэж байгааг гингүүт тэр хүүхдийг зур тоглуулах гэдэг даа биш. Одоо манай Монголд бол бидний баг багт бол бөмбөг шидэж өгөөл хоёр талтаа гараад тоглол гээл тэгэл ерөөсө 40 минут 2 цаг гээд ингээл дуусгачихдаг. Тэнгүүт энийг тоглохын тулд та нар мидфилдер нь юу юм те холбон тоглогч нь юу юм хамгаалагч нь хийн энэ багаар ажил сургаж. Тэрийг бүр багаас нь хийгээ өгчөнгүүт тэр хүүхдэд дараа нь том болсныхан дараа нь тэрнтэй уулзмааргүй энтэй юм хиймээргүй байх гэдгийг хааштай тэр хүн өөрөө ойлгоцсон байгаа байхгүй. Би бол ийм маягтал таардаг хүн учраас хааштай би энд орчтой маргалдаад ах шаардлагагүй. Хөөш манайхаа би энд хаалгач хийгээ байжээ. Хааштай би гүйж чадахгүй юм чи гэдэг хүнийг хаана байгааг нь мэдрүүлээд хинтээ яаж хооронд нь collection те collaboration мэдэрч сурж шүү дээ. Yes. Яг наадхан дээр чинь би зүгээр яг нэмээд хэлчихэ. Би Канадад ахлах сургуулиуд төгссөн. Тэгээд Канада бол надад үнэхээр супер санагдсан байхгүй. Яагаад гэвэл боловсрол эрүүл мэндтэй бол өстой мөнгийг дураар нь хаяад дараа нь дураар нь татвараар авч ингэж харилцсан юм чидэг. Тэгээд биеийн тамирын анги бол жишээ нь нэг удаа зааланд бид нар доож бол тоглосон баг. Тэгээ маргааш өдөр ингээд тэгсэн чи явснаа партат замаар машинтай юм явж сурж ах шиг те. Тэгсэн 18 нүхтэй бүр бүтэн гольф тоглож байгаа шүү. Тэгтээ ахаал нөгөө тэр чинь гольфтой биш. Хүүхдүүд тэр одоо халуунд ч юм уу ингээд хамтдаа ингээд бондинг хийж гин. Эсвэл ингээд харилцааны соёл сурж гин. Тэр curling гэдэг шүрддэг те. Тэр чинь бол бас амар тактик мактик тийм үү ингээд гих мэдчлэн ер нь бас тэгдэг байсан. Тэгээд зүгээр тэрэн дээрээс юу анзаарсан гэхээр би бүр одоо яагаад боловсролын салбарт ажиллаад байдаг вэ гэхээр энэ миний бүр Канад мөрөөдөл гэдэг шиг тийм ээ. Боловсролдоо ингээд хөрөнгө оруулалт хийчихээр юу ачиж байгаа.
тэр улс тэргөө хөгжих нь тодорхой болчихж байгаа байхгүй. Одоо ингээд би юу харж ирсэн. Хаав гэсэн тэр ч одоо 2009 онд ахлах сургуулиуд төгссөн. Тэгэхээр тэр үед одоо нөгөө derivative гэдэг уламжил гэдэг шүү дээ. X квадратын уламжлыг хор 2x болдог. За тэгэнгүүт чинь Канад бүр Америкээс супер. Америкт бол ингээд за ингээд ийм тойрог явж байгаад хажуунаас нь тангент зураас яваад гэдэг уламжил гэдэг юуг нь тайлбарлаж байгаа. Канадад болохоор ингээд холограмаар босгоод ирж байгаа. Тэгэхээр нөгөө ямар ч нөгөө тэнэг хүүхэд байсан. Ойлгоно тийм ийм үстэй байна гэдэг. Тэгээ сонирхолтой ойлгож байгаа. Тэр нэг үг өгдөн шүү дээ. Хүүхдийг физик дурлуулж чадахгүй байгаа багш бол гэмт хэрэгтэй гэдэг. Гэмт хэрэгтэй гэж байгаа шүү. Тэгвэл физик дээр яагавтай тэгээ нөө мөнгө санхугаас олдог. Гэтэ ингээд бүр физик дээр ингээд яг татах хүч юу юм гэдгийг бид нар бүр ингээд агарын сурч авч мавдаг лаборатори NASA-д байдаг лаборатори маш. Би ахлах сургуультай харж ирсэн тийм. Тэгэд вау энэ дээр мөнгө харамлж болдгоо зүйлс гэж байдаг тийм ээ. Тэгээ тэр нь бол угаасаа хувь хүний хувьд ч улс орны хувьд ч боловсрал эрүүл мэнд тойр юм байна гэж харж ирсэн. Тэгээд би нөгөө сая Америкт байсан. Америкийн боловсрал одоо би чинь Монголд, Америкт, Канадад тэгээд ингээд юу яаж байгаа юм л да 3 улсад ингээд сурч. Тэгээд айгуут бас азтай. Тэгээд Америкт болохоор юу яд юм лээ. Японд одоо би асуух гэдэг нь бас сэтгэл санааны эрүүл мэндийг айгуу чухалчилж үздэг. Яагаад гэвэл бууг зөвшөөрсөн. Үндсэн хуулийн тэр 2 дахь тогтоол дээр нь байгаа учраас right to bear arms. Тэгээ бооныхаа асуудлаас шийдэж чадахгүй хамгийн сүүл 1984 онд нөө сургуульд гал нэгээгүй тохиолдол байна ч гэдэг юм уу те бид нар мэдээгээр амар их сонсдог. Тэгээ тэрний учир шалтгаан мэдээ сэтгэл зүйн асуудал байна. Хүүхэд гарч ирэл ангийнхныгаа буудаад багшаагаа буудаж унаагаад өөрийгөө бүр 1-р анги мангийн хүүхдүүд амар эмгэлтэй кейсүүд байдаг шүү дээ. Тэгээд нэг багшийн санаа орон даяараа хэрэгжиж эхэлсэн. Тэр нь 1-р ангийн хүүхдүүдийг ингээд суулгаснаа юу хинтээ суумаар байна. Тэгээд биччих. Тэгээд багш нь суулгаа гэдэг. Тэгээд сондгоо тоотой одоо хүүхдтэй тэгшчээс хамаагүй л те. Ингээд юу яаж байгаа. Нэг хүүхд ингээд сондгоордог ч юм уу. Эсвэл нэг хүүхд сонгогдохгүй байгаа байхгүй. Тэгээд багш бол ингээд 1-р хүүхдүүдийг найзуудаар нь суулгаад бондинг үүсгэж байгаа. 2-р зүй тогтол хараад байна гинэ. Тэр жижигхэн ялгаа юм шиг боловч 2-р ангид жоохон маа. 4-р ангид. Ингээд хүүхэд ганцаардахаар гал нэх сэтгэл санааны асуудалтай болох янз бүрийн байх магадлал өндөр. Энийг одоо манай дээр хэрэгжүүлээч гэвэл тийм ээ нэг ч төөрөгний зардал гарахгүйгээр хийж болох их гоё юм байгаа байхгүй. Зүү тогтол хараад энэ хүүхэд мэдгүй шүү дээ хөндлөнгөөс бол багш хүн чинь энэ хүүхэд гадуурхагдаад байна. Энэ хүүхэдтэй хүүхдүүд уртаа байна гэж хагаад урдчилж арга хэмжээг авчих. Холцсолж суулгаж, найзуулгаж, group project хийлгэж. Тэгэхээр Японд болохоор би бас яг тэр бага ангийн соёлыг бас асуумаар байна л да. Өөрөө бол яг бага ангид байгаа үстэй тэргүй мэдж байгаа бах. Одоо нөгөө Япон хүнийг бүтээн гэл бид нар ч одоо сошиалор л тийм юм харж байгаа шүү дээ. Үнэхээр тэр хог шүрдүүлдэг юм уу, дүн тавьдаг юм уу? Тэр их сонирхолтой байна л да. Яг юу л да бид нар ч гэсэндээ ахлах сургуультай бүгдээрээ хичээл дуусаад явангууд бүгдээрээ шүүрэ барайл, тэ алчуураа барайл үүдээ ч гэсэндээ доторх ангиа ч гэсэндээ өөрсдөө цэвэрлдэг. Тийм үү. Бүгдээрээ. Манайд ч бол нөгөө салаагаараа цэвэрлэе, нэг их цэвэрлэгээ энэ дэргээд нэг хаяада нэг хийдэг шүү дээ. Тэнгүүд энэ цэвэрлэгч нар яваал. Тэнгүүд би болохоор тэн донд юу харж ирсэн бэ гэхээр ахлах сургуультай тэгж яах гэдэг чинь энэ өөрөө баг сургуулаасаа ч яваад ирсэн юу байхгүй юу? Ямар ч Япон хүүхэд анги дотор ороод ирэнгүүт за хэдэлээ ажил юу хичээл тарлаа гэхтэл шалан алчураа аваад гарч байгаа. Зүгээр л инстинктээр зүгээр л нэг тийм яагаад биш. Тэгэнгүүт би нөгөө ангийн дарга болсон чинь яагаад одоо чи бас гоё асуултсалаа. Би өөрөө 0-ыг 3 жил угаасан ахлах сургуультай. Би ангийн дарга болонгууд чи нөгөө homeroom хийгээд ингээд хүүхдүүдтэй ярингууд нөгөө хамгийн муу болий гэж байгаа юм а хүүхд хийдгүү юм байна л да. Гараа өргөдгүү. Тэнгүүт би яагсан бэ ингэнгүүт одоо энэ өөрөө бас нэг Япон арга юм. Би хамгийн та нарын хүсэхгүй байгаа гэж авчлаа. Тэгвэл одоо та нар том нь байна уу, муухай нь байна уу те ядрах нь байна уу тэгвэл хийлдэ гэдэг юмыг өөрөө үлгэрлэн харуулах гэдэг ийм бас нэг юу одоо нөгөө ихний багш маань шууд тайлаад яваа орлоо гэдэгтэй адилхан би өөрөө тэр салхийг зүсч ороод хамгийн анхны нөгөө нэг нүүдийн шууны хамгийн уртлын тухай ингээ халцруулаад нисдэг нөгөө салхи хагалдаг гэдэг нь л болж байгаа юм л да 20 зургуул аваа очсон юм шиг. Тэгэнгүүт энэ болохоор
Нөгөө талаасаа тэр яг бүр одоо Америкийн кейс бол нөгөө Америкч баг 52 дахь юуны Америкийн стейт гэж ярьдаг гэдэг шиг ер нь бол Япон бол айгүй их юмараа Америктай бол айгүй холбоотой орно. Тэнгүүт Newseringe тэр мэдээллийн сайт одоо ярьж байгаа хүмүүсийн тэр байгаа байдал Америкийн айрам те хоорондын тэр холбоогоор бол бүх юм нь ер нь бол Америктай айгүй ойрхон. Тэнгүүт би тэрэн дээр нэг имзэглээд байдаг юм нь Америкт хит нөгөө нэг freedom гэдэг үгээ ихэнд нь тавиад би тэгвэл яасан ч яадаг юм байна гэдэг юм. Нэг бол self defense гингүүтээ өөрийгөө хамгаалах гэж гингүүтээ өөр хүн шүршиж алаад ч юм уу. Нэг бол одоо энэ хүчээвэл би хамттаач хүцэн яах вэ гэдэг нэг юм бүр майндын бүр хамгийн доотлын төвшин рүү майндыг аваач хайж байгаа байхгүй. Тэр хүмүүстэд уг нь бол байр нь байна, гэр нь байна, мөнгө нь байна те хоол нь байна гэдэг байгаа хэрнээ зүгээр broken people те human болчиход байгаа. Яг энэ өөрөө Японд ч гэсэндээ 90-ад оны үед гарч ирсэн. Чи хэрвээ анзаарч ирсэн бол Японы ингээд ийм шашны урсгал гаргаад Ом Шинрикё гэд ийм метроны буудлын дээр салин ингээд химийн хорт бодис цацаад хэдэн хүмүүсийг алж малаад ингээд 90-ад оны үед байхгүй юу. Тэнгүүд энэ өөрөө даймжирсан хэлбэр нь шүү. Одоо 123-4 сая хүний дотор бас маниак нь ч байна те садист нь ч байна аимшигтай одоо бүр ингээд эвдэрсэн хүмүүс нь ч байна. Гол нь энэ хүмүүсийн дийлэн хувийнх нь хүмүүс нь хин нэгэндээ саад болж болохгүй хин нэгний өмнөөс амьдарч байгаа биш би өөрөө өөрийнхөө төлөө ингэх ёстой би энийг хийж байгаадаа ялархаад ах юм байхгүй би цалингаа авж байгаа бол би хийх л ёстой гэдэг майндыг нөгөө баг байж хахад нь хүүхдүүдэд одоо гэдэг Танака хүн тэгж болохгүй шүү энэ бол чиний өөрийн чинь яах ёстой юм учраас чи энэ хажуу талынхаа Йоко санда уурлаад ээж болохгүй шүү гэдэг юмын хоорондын холбоог нь багаас нь бади гэдэг одоо чиний сайн хэлдэг шиг хоёр хүнийг одоо жишээ нь биднийг ч гэсэндээ Япон хүмүүстэй Монгол хүүхдүүдтэй нэгээд бид нар ч нэг дотор байранд 3 жил амьдарч ирсэн болохоор одоо чиний хэлж байгаа дургуун хүнтэй бүр амьдруулна. Бүр 6 сараар. Тэнгүүт яг амьдрал дээр ингээд хармаар ингээд нэг муухай харчмаар байгаад дуурдгүүтээ өглөө осчрөнгүүтээ яг өглөөний минь гэдэг нэг юм дургуун цаанаас байгаа. Гэхдээ тэр нь ингээд 1 2 жил яваад ирэнгүүт нөгөө дургуун байсан хүний гой тал нь харагдаа те. Энэ нөхөр чинь уурлаад байгаа юм шиг царайтай нэ яг ухаад юм яриад шүн нэг ээжигээ санаад нэг сүүний үнэргээд нэг дуу сонссон чи ядлагаагүй надтай адилхан уйлж исэн штеп бодоод ирэхлээрэ хүн чинь нэг өөртөө адилхан юм холоод харчингууд тэр хүнийг хэдий дургу байсан ч юм уу муухай харддаг байсан ч юм уу нэг бол нэг зодоо хийгээд ч юм уу нэг хэрэлдсэн байсан ч гэсэндээ би нэгэ уучлах тийм юутай дадалтай болчихд юм байлээ. Тэр дадлыг багаас нь хийхгүй болохоор одоо хэлдэг шиг хайж яваад дээшээ ингээд монстрыг бэлдэж явж хагаад хамгийн дээд зэгтээ хөрөнгөт тэр хүн хэлэхгүй, ярихгүй, хин нэг хүн дотроо онгойлохгүй. Одоо жишээ нь хайраар өсөөгүй хүн хайрлж чаддгүй гэдэгтэй адилхан мэдхгүй тэр хайрлж мэдхгүй гэдэгтэй адилхан тэр хөлдөө хүмүүсийг төрүүлээд байгаа нийгэм чи өөрөө одоо Японы одоо нийгэм ч гэсэндээ одоо ингээд хоёлаа ярьж штэ хүнийх нь хүн амынх нь ингээд юу урвуу юугаар ингээд одоо 2050 оны үед бол Япон бол бүр 80 сая 70 сая руугаа ороод унчих юм. Тэгэхээр ер нь бол Японы country power бол айгүй доошоо орно. Тэр үед хятадын power амар байна. Тэгээ Солонгос бас хичээгээд явж явах бах. Тэр үед одоо энэ Азийн энэ орны геополитикийн power balance-ыг аль Азийн орн барих вэ гэдэг ч гэсэндээ одоо ингээд цааш та одоо том сэдвээр орвол тийм юм руу орно. Гэхдээ энэ дунд хамгийн сайн талыг би юу одоо зүгээр товчлоод хэлэх вэ гэвэл Япон хүн хизээч хин нэгэн хүнийг хулигтаад муу юм хийгээ те магадгүй нэг нөхөр намайг зөгцсөн байсан ч гэсэндээ дараа нь дотроо шанална. Би буруу юм хийчлээ. Энд яаж уучлаарай гэж хэлэх үү? Нэг бол багштай хэлэх үү? Нэг бол хин нэгэн хүнээр дамжуулуулаад хэлэх үү ч юм уу те? Нэг найзаар нь дамжуулаад хэлэх үү ч юм уу? Нэг энэ өөрөө биенийгээ хайрлах гэдэг одоо ийм инстинкт одоо өөр дотор нь суудсан энэ 4000 жил одоо те 2000 жилийн түүхтэй хаан ширээтэй энэ арлын Япон орны энэ тосхны энэ society-гийн өөрийн бүрдэл өөрөө одоогийнх нь хүүхдүүдийн хүртэл аимшигтай монстрыг тэр олгоныг бүрдүүлэхгүйгээр өнөөдөр ингэ яваад байгаа нь. Одоо G7-ийн орон дотор ганцхан Аз орн Япон л байна шүү дээ. Одоо sorry би ингэ ярингуут нөгөө хагас Япон хүн шиг ингэ Японы бүр амар. Наад чинь би одоо бүр энэ сэтгэл санааны юу руу аваачмаар байгаа байхгүй. Яг нөгөө манай идрэгийн жоок байдаг л да бүр амар амгалан эрхмэлээд ингээ хүнд гай болохгүй гэдэг ингээ тим нийгмийг зогцлооцоо найтаж майтайгангууд хүнд гай болох байгаа юм шиг гэдэг. Тэгээд сая нөгөө
угаасаа би яг хувьдаа ингэж боддیں۔ Тэр улс орны хөгжил тэр өндөр барилга байшингаас илүү яг эндээсээ ихлэх ёстой байна гэд яг л тэгдэг шүү дээ. Манайд ч гэсэн тий яаж байгангууд яатай гэж мэгээд бүр хідэн үеэрээ тийм нэг юм юу тий юм хүчирхийлэгч нийгэмд ингээ өссөн. Би винэ тэгээд нөгөө юу ягаад одоо ингээд манай нэг найз маань хүртэл хэлээл би чи тэгэж болохгүй штэ л гэжсэн ингээд мань чин тэг ингээд 3 жоох хөвгт мөхт ингээд харчдээ штэ бүх фил ингээд харчдээ штэ тэгээ нэг жилдээ 2 аксан тавиал болчтой энийг яриад байгаа байхгүй чи тэгэж болохгүй байхгүй да тий гаргах хэвээр маа тий гаргах хэвээр тэгэл яг уу ингээд сүүлийн 2-3 жил би бол жишээ сэтгэл санааны эрүүл мэнд гэдэг их нээлттэй ярангуут маш олон эмэгтэйчүүд яг уу над руу нэг тиймэрхүү одоо захаа гэх юм уу мессежүүдийг явуулж ирсэн. Ингээд эрэгтэй хүн ингэж байгааг харах таатай байна гэдэг. Зарим одоо эрэгтэй хүмүүс ч гэсэндээ чи их гоё зөв сэдв хүнд ч шүү. Хүн сэтгэл зүгтэйгээ яаж ажиллах уу энэ төр гэдэг. Манай монгол эрчүүд чинь манай аав надад имлэг явж үзээгүй шүү дээ. Одоо өнгөрөөд байгаа мó тэр. Тэгж байгаа л тэр жигтэй ингээл явчихдээ шүү дээ. Тэгэхээр энийг их ухуул их сонирхолтой санагдаад байна. Би бол зүгээр миний зүгээр л сонсноо шүү дээ. Японд бол энэ тал дээр ингээд супер юм шиг боловч нөгөө төгөр бас ингээд бүх юм бэлэн ингээд одоо бид нар их хамгийн гаж юмнуудыг Японоос харж идэг амиа орлолтыг өндөр байдаг ч юм уу хит технологийн ингээд хамааралтай болоод ингээд 10 хэдэн цаг ажиллаад амьдралын утга учирг болцсон ингээд тийм сөрөг талуудыг сонсч ирсэн л та. Тий. Байна. Ягаад тэгэхээр өөрсдөө тийм нэг одоо Iron Man гэдэг юм уу стил тийм төмөр хүн бэлтчихэд байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд нөгөө ахлах ангийн сэмпай гэд байгаа нь доотлийнхоо хүмүүстэй ингээд юм заадаг те чи ингээд иргэнгүүт одоо бейсболынхан бол жишээ нь аяга ууга хувцас ууга гэдгийг бол доотлийнхоо курсынхаа одоо монголоор бол нөгөө айрмын жаама энэ төр гэдгэрхүү ийм юу тогтцсон байдаг байхгүй Японы өөрийнх нь тэр калчер нь өөрөө тэгэнгүүт чи нөгөө эхний орж ирсэн хүн дараагийнхаа хиддэх үеийнхэн доотлын хүнд бол ямар нэгэн байдлаар ингэж замичин өхөн бол зөв ойлголт энэ төр гингүүд тэрэндээ шаналдаг залуу үеийн хүүхдүүд ч байж гин. Одоо жишээ нь юу гэдэг энэ зүйлүүдийг тэр нийгэм өөрөө зөв гэж бодоод яваад байдаг нь одоо магадгүй Японы өөрийнх нь тэр юм багасаад байгаагийн шалтгаан ч байж магадгүй. Би бол нэг талдаа Японыг өмөрж ингэж дүвийлгэж ярьдаг хэрнээ нөгөө талдаа одоо та нар минь энийгээ засахгүй бол одоо жишээ нь ингээл Америк Трамп гарч ирээд одоо Японы таксиг ч гэсэндээ та нарт хамаагүй ингээл тарифыг өсгөнө те 20% ялгаагүй адилхан авчин алюминий те болоог байгаа те арай болоог байгаа. Одоо ингээл 2-3 сайд нь очиж ягаал negotiation хийгээл яваад байна. Гэхдээ яг нь ер нь бол Япон өөрөө яг одоо чиний асууж байгаа асуултанд зүгээр жоохон хурцаар хариулахад гэдэг юм юу гэдэг. Энэ 20,000 30,000 хүн амиа хорлоод байгаа нь өөрөө нөх амир Япон нийгэм нь тийм байгаадаа биш 123-4 сая хүн байхад нэг тэр зэргийн нэг юм пропорцоор нэг тийм амар одоо вау энэ төр гэдэг ахаар юу биш бах тоо биш байхгүй юу. Манай Монголд 3 сая 500 мянган хүний дотор магадгүй 1000 хүн амиа орлоод ийн гэвэл энэ асуудал واخгүй юу. Тийм ээ тийм 100 мянга тутамд нь ингээд хичгээр тэгдэг л да. Тэр л байгаа. Тэрнээс биш яг нөгөө листийг нь гаргаж ирж байгаад харах юм бол яг хэвийн баг баг нормал ийм урс байхгүй юу. Гингүүт яг зүгээр бид нар ч одоо ингээл Харажикү рүү очооч гэдэг юм ингээл одоо Леди Гагийн клипэн дээр ч юм Justin Bieber Харажикүгээс хувцас аваад ч гэдэг юм уу Леди Гагийн гутлыг одоо Харажикигийн ийм гутал хийдэг ийм гутлын фэшн ийм дизайнер хийдэг ч гэдэг юм ингээд амар олон юмараа ингээд Японч юмтай нэгдсэн байдаг болохоор нэг тийм нөгөө муу талын харахаасаа илүү бас би нөгөө амьдраад ирэхлээр зөвхөн сайн талыг хараад эдрэгийн эртээдийн ярьжсэн юм дээр сегментээр ярих юм бол яг анх очсон байж хахад би бол анхандаа 10 хэдэн жил болцоод ирэнгүүт ингээл сөнг амраахтаа ингээл юм ярьж ангууд би ингээл дохиж мөхөөл юм яриадсан байхгүй тэгсэн чинь билгүнэ чи одоо нэг юм ярьж байхдаа ингээл нэг юм дохиж мөхгүйгээр зүгээр ингээд жиг сууж байгаад ярьчих л дахын баг ингээд тахлаар чи баг дагаа чамаг ингэсээр байтал би баг ингэж нуруу муруу ингээд хүзүү мүзүү ингээд баг гоётох юм байна гэх ингээд яг жок болгоо ярьж байгаа ч гэсэндээ энэ өөрөө магадгүй тэр хүмүүсийн бага байдал тэр. Одоо зөрүүлээд ирэн одоо тэгтээ яг чи хоёлаа ингэж бодъё л да. Энэ яриагаар сонсож байгаа 3 дахь залуучууд ч юм уу те одоо удахгүй явах гэж байгаа нэг залуу ч юм уу те охин ч юм уу ингээд бодоод үзэх юм бол маш түргэн эсрэгээрээ эднэрийг ойлгоод авчаасаа гэж хүсэж байгаа. Манайхны нэг бас нэг давуу тал бишээ дутагдaltaй тал нь юу юм гэхээр
Уг нь хилиндээс гарангуудаа амар соёлтой хогоо хайдгуу те шүлсэн хайдгуу хүмүүс болдог хэрнээ Монголдо болохоор тэгдэгүү гэдэг энэ байдлаараа хой ихэнгүүд гэх ингээд идэг гэдэгтэй яг байгаад идэг. Уг нь бол бид нар тийш яваад чингуудаа хаана байна тэр орноо гингүүт нь тэр орныхоо юмд л хамгийн түргнээр л дасчих л да. Нөгөө богооны зам дээр суужсэн чинь цааш суу гэсэн. Нэг хин нэг дээрлэхгүй бол болохгүй те. Хүн ч зодчоод унтахгүй л гэдэг нойрхгүй. Тэгэнгүүт харин юу гэсэн сонирхолтой байл. Хоёлаа яг нөгөө би над Dodgers-ийн малгаач гэсэн сонирхолтой байна. MVP Shohei Ohtani одоо яалтчгүй те. Pitcher batter зэрэг байна гэдэг. Яг нэг яриагаа бол тийм амар бейсбол руу оруулаад яах үзэгчд маань их сонирхохгүй баг. Японоос ингээл Daisuke Matsuzaka одоо ингээл MLB руу ингээд тамирчид ингээд Matsui Hideki гэх нөгөө юуны Mariners-ийн closer ч юм лээ. Legend. Момо Хидео бэ биш Mariners Ичиро Сузуки бол яг юу л да нөгөө баттер те. Яа. Өөр чин энэ монгол тамирчдыг хараад ахаар одоо Японы аниме энтертэйшн гардаг. Япон мөрөөдөл гэдэг концепт нь өөрөө бас Америк руу очиж бейсбол тоглох байгаад байна. Yes. Яг л одоо Отанигийн чин гэрээ болохоор чин баг юуны спортын рекордонд одоо нөгөө Роналдо тэ одоо хингэл сокрын бүр шилдэг тамирчны адилхан үг авч штэ. Тэгээд одоо 20 эдтэй залуу тим хэмжээнд дэр очно гэдэг бол аав ээжийн асар том. Одоо хоёул нөгөө ялгаагүй нөгөө хүний хүмүүжил рүү орж байгаа. Энэ хүн хэдэн сая доллар авдаг хэрнээ ерөөсөө мөнгө өрдөг. Нэг нохоотой. Сая сүүлд нэг их нэртэй боллоо. Баскетболын тамирчин охинтой суугаад. Харин тэр агуу байгаа. Ерөөсөө мөнгө өрдөггүй ерөөсөө. Тэгээд тэр мөнгөний хин аймд ээж нь бүх юм ингээ хариуц. Сая сүүлд чи санджаавал Солонгосын нөгөө нэг open матчаар ирсэн чинь нэг транслейтер нь мөнгөний нөгөө нэг дунд нь ягаад тэ авчаад те. Тэгээд Америктаа сая ингээд хэрэг авч जैन. Тэгэхээр тим хүнд итгэмтгий тим одоо Японы зөв хөлбөрийн бест хүнийг бүтээсэн байдаг аахгүй. Метр 90 эдэн санжтэй. Айгуу гоё, айгуу соёлтой, айгуу гоё kindly. Бүр ийм супермен байхгүй тэр өөрөө. Японд ч амар олон фэнүүд нэдэг. Тэгээ одоо ямар сайндаа би сая ингээд Утаны хүн ингээд фэн болохоор би анхандаа нэг жоохон инэдэмтэй ярихад Save Lions гэд манай Японы бас нэг лигийн юу гэдгийг. Би нөгөө дөнгөж очиж 2001 онд том доомд намайг тэр хомстейн ах чи бейсбол үзгээд дагуулаа очихгүй. Тэгээ яваа орсон чинь 30 минут сууж ягаад тэр чи айгуу гоё юм тоглоол байгаа байхгүй да. Биднэрт надад бол гүтэг матг шиг харагдаад байгаа. Би чинь рүүлийг мэдэхгүй байгаа юм чи тэ дүрмээ. Тэгсэн чинь манай эцрөө яшидаас нөгөө нэг сэмпай чи хөш та хоёр энэ би хоёул явж та хоёр ер нь энэ дүрм ойлгоод яг аль тал нь хожиж байгаа ойлгож гин гэсэн чинь. Гэхдээ та мэдхүү гэж асуугаар давуулаад ирсэн чи. Тэгээ 30 минут суугаад уурлаад бит хоёрыг авч гараад хоёр тэнэг чинь тэгээ мэдэхгүй бол юу гоё энд авчирч байгаа. Тамаг хайр ингээд айгуу гоё суудлын муудлаас бит хоёрт ингээд юм үзүүлэе гэж бодлоо. Тэгээ энэ хүүхдүүд Монголын одоо юу гэдгийг тэр 2000 оны үеийн хүүхдүүд бейсболын дүрм хэмжээг бол баг мэддэг л байгаа илгүй гэж бодоол зээл яваад ирсэн. Тэр ямар мэддэг бейс аюу сагсан бөмбөгөө нэг волейболоо нэг тэчүүдээ хайтал тэр бейс хулгаалгах тийм ээ. Тэр 1 2 3 дугаар бейс руу 3-аас наашаа гүү хом руугаа юу ч мэдгүй. Тэгээ тэр чин одоо бол фэн л дээ. Тэгэлгүй яг гоо гэхдээ тэр чин walk хийж байгаа тийм ээ. Тэр strike боолууд бейсболын дүрм чи өөрөө амар бүр юм бичигдээгүй сонин юу байгаа шүү дээ. Айгу олон жил ингээд яатсан юунууд гээл тийм элементар нь яваад биш үү. Тэгэнгүүт харин тэр одоо Солонгос төр ч гэсэн дээ. Одоо тий манай Tottenham Song-гоос ахуулаад яг микрофоно ингэж тавиал тий ингээд яг тэр цаатын калчер нэ. Америкууд бол миний зүгээр ингээ яг сошиал медиа алгоритм тийм л болцсон байгаа. Айгүй Америкийн Bleacher Report гэдэг. Тэгээ доор комент Японт холбоотой комментуудыг харахаар хэрвээ одоо уралдаж байгаа бол Япон ялцаа одоо тий одоо 100 настай хэдэн ч юм байдیں۔ Тий энэ чинь нөгөө нэг талаараа бас их гоё стат гэж харагдав. Заах байгаа буураг тэр нь магадгүй тий манай залуучууд ч гэсэн хүний нөөцийн хувьд орон зай маа гэдээ ярих юм бол юм дээ маа. Тэгэд ер нь бол би хувьдаа тэгж боддог. Хөгшчүүлээ сайн кэрлж чадчих байгаа нийгэм бол супер нийгэм ээ. Тэгээ хөгшчүүлээ халамжилж байгаа нийгэм. Тэр утгаараа ч гэсэн зүгээр миний хувийн зүгээр бэлгүүнэ хэлэхэд зүгээр мөрөөдөл бол чинь айгуу гоё ноутбук дээр хардаг шиг nursing home байгуул. Манай Монголд бол тий хүнд гай болохгүй гэдэг сэтгхүү одоо л
сууж эхэлж байна. Нөгөө хүний доор орохгүй гэдгээсээ тийм ээ нөгөө ядуу нийгмийн л юу бахал та тэгээд гай болохгүй гэдэг. Тэгээд дээрэс нь бид нар айгүй тийм individualistic нийгэм рүүгээ орж ийн тийм ээ. Бас давуу сул талууд байгаа л бах. Дээр үед айгүй олоолаа амьдардаг гэсэн бол одоо хүүхдүүд өөрсдийн гэсэн өрөөтэй миний өрөөрөө бити ор ингээд орон займаа энэ орон зай ирчлөө гэд магадгүй нэг талаараа ч гэсэн зөвлөх байх л та. Тийм болж байгаа. Тэгээд нөгөө мөнгөтэй ахмадууд их нэмэгдэн анхны үе учраас бас зүгээр орон зай гэдэг утгаараа энэ зүгээр бас хүмүүс би аль болох олон хүн ч гэсэн ийм nursing home хийгээсэ хамтын асрамжийн газар байгуулсан гэж боддог. Япон бол тэрийг бол аягүй сайн төгөлдржүүлээд санхүүгийн систем нь хүртэлтэй ингээд гоё их нарийн юм байл шүү дээ би судалж үзчихсэн. Тэр талаараа энэ дэлхийн хамгийн ийдэг хүмүүс гэж ярьдаг ч байдаг юм уу. Тэгэд мэдээж нөгөө Япон лугаа хөгжиж гэхээр зөрүүлээд нөгөө гаж маж юм гэдэг яг эцсийн зорилго нь юу гэдэг ингээд сайн та муута байгаа бах. Тэр утгаараа би саяны нөгөө бейсболын Шохо Отаныг ягаад асан гэхээр тэр хүний яг л тэр бие авч явдаг байдлыг л харуулмаар байсан. Манад бол эсрэгээрээ олимпиадын аваргалал имэнгэлтэй юмнууд сонсогддог. Тэгээ тэрийг бас бид нөр өөрсдөө бүтээчт юм болоо гэж бодоод байдаг байхгүй юу. Ингээл хаа явсан газар нь яг зураг мураг ахуулж болно. Гэхдээ хөөрөгчдөг тийм ээ. Хой хүний суур зан гарч ирж идэг. Гэтэл Японд тэнд олимпиад аварга өчнөө тэ жудогийн олимпиад зарим мэрмэг зараал ингээл манад болохоор дарга болол гişүн болол гээл тэ. Тэгээ тэр том ялгаа тэр зүгээр энэ сэтгхүү хувьд хэдүүлээ суралцах юм байгаа болоо гэж. Маш их байгаа. Тийм. Бид сэтгхүү оюун арай өөр левелийн юмар л бид нар юмаа бодож сэтгэж тэгээ нэг чиглэл рүү хаана хаашаа яаж гэдэг юмнуудаа л тодорхойлохгүй бол ер нь ингээд одоо country vision гэдэг юм уу юу гэдэг нэг юм бид ер нь хийн те хаашаа очих хэвтэй юм. Яагаад дургуй ч гэсэндээ энтэйгээ нэгдээд Монголынхаа айтемыг одоо сайн нэг Японтой манай лиг тоглоо те All-Star-ийн сакс тоглоод ингээд чинь ингээд Монголоо дэмжээ тэр Южи аренад ингээд очсон. Би нааталт нь бол Япон бол бас дэмжиж байгаа л да давхар те. Би бол тэгдийн дандаа нөгөө жудогийн Япон Монгол хоёроо ингээд нэг юм дунд нь хоёр нүд нь ингэчдэг нөгөө юм шиг. Яг тийм болсон. Яг тэр тэр саксаар шүү дээ Америкийг дэмждэг. Угаасаа андердог дэмждэг. Тэнгүүч яах ингээд тийм ямар ч байсан ер нь ингээд бидний өөрсдийн хаа нэгэн газраас үнэхээр одоо гэдэг Японы сенсей гэдэг багш гэдэг ханз өөрөө эхлээд төрсөн гэдэг магчил бол тийм үг байхгүй. За. Эхлээд төрсөн гэдэг сенсей гэж. Тийч юм утгатай үг юм байна. Ханз нь өөрөө тийм төрүүлж төрсөн гэдэг хоёр ханз нийлээд багш болж байгаа байхгүй. Одоо нэг сарын өмнө байсан ч тэгэхээр сенсей гэдэг та надаас бол эхлээд төрсөн байгаа хүн учраас би танаас бол ямар ч одоо юу гэдгийг бодох санах юмгүйгээр би танаас юм сонсё. Авъя гэдэг. Тэр чинь гэхдээ одоо бидний ойлголтоор л өрөөсгөл биш үү? Яг уу залуу хүн байхад багш болцсон байжгаад нөгөө том хөгшин хүмүүстэй заа яг уу ер нь бол хуучны үед амьдралын ухааныг хэн заах вэ гэхээр амьдрал үдсэн хүн л заан штэ. Тэрнээс гинт ингэ явжсэн 20 хэдэн өгөөд гинт 50 та хүн дээр очсноо за ах хүн минь амьдрал гэдэг чинь юм байхгүй гэж яриад чи юугаа хуцаа. Тэр зүгээр ахандаа хүндлэх концепт юм тий. Яа. Одоо ханзны утга өөрөө тэр дотроо өөрөө философи явж байгаа гэсэн. Одоо чи teacher гэдэг үгний язгуур одоо дуудлага гэдэг юм дээр за англи үгнээс энэ өөрөө яг юу гэсэн үг юм бэ гэдгийг тайлбарлал гингүүт одоо яг энтэй адилхан энэ муухай 4000 жил явцсан энэ ханз гэдэг юм чинь цаанаа өөрөө хүнтэйгээ цуг амьдрал. Энийг хоёлаа ярих юм бол дахиад 2 шөнө ярихгүй болохгүй. Кунфу панда дээр нөө шифуга гардаг шүү дээ. Багш үстэй. Багш тий. Чи хятадаар багш гэж тий. Хятадаар юм уу тий? Тий, тэрний шифу гэдэг. Хэл мэдгүй. Хоёлаа яриага ерөөсөө угаасаа яг үнэ 2 3 хоног чи ярихаар тий одоо тийм байгаа та. Тэгээд сая нөгөө гоё тэр Монгол онцлог гэдэг зүйлийг ярихад их гоё санагдлаа. Ягаад гэвэл би одоо зүгээр манай подкастн дээр байхад тийм ээ сэтгэл зүйч тэр рэперч тэр зохиолч хоол зүй юуны халдварын эмчвэртэн бид нар бүгдээрээ ярьсаар байгаа л ингээд Монгол гэдэг их юурууга ордог. Тэр утгаараа зүгээр би хожим нөө тастаа тавихад яг ингээд Монгол uniqueness philosophy юу гэдгийг ингээд хоёлоо одоо өөрөөрхөн шууд address хийчих байгаа байхгүй. Би тэрний өмнө чамд энэ аавынхаа Чингис хааны нуус дүүх гээд арман байдгийн. Одоо удахгүй англи монгол хоёр хэл дээр шинэ хэвлэлт нь удахгүй гарах юм. Тэгэхээр би яг номоор нь яг энэ нөгөө нэг эхний нөгөө нэг миний чеклж байгаа хувилбарынх нь англи хувилбарын та ч одоо англи хэлний шифу учраас бид англи хэлээр өгөө гэж бодлоо. За их гэлата би чи ер нь бас их ном унших дуртай. Очиж бас тэр талаараа жоохон хуучинсаг.
их үнэхээр талархаж байна. Тэгээд тэртээ тэргүү одоо яриа маань гоё юм урлаг уран бүтээл рүүгээ одоо чиглэх юм. Энэ араа бүр ингээд юу штэ. Араа үүргүү яг юм нөгөө юугаараа байна штэ. Нөгөө ямар print гэдэг юу гэдэг чеклдэг ном хэвлэхэд ингээд яваад ш чеклтэй. Тийм байх гоё. Би одоо ингээд нөгөө кинонд гардаг дээр хүмүүс шиг ингээд унших нь шүү дээ. Баярлаа. Тэгээд Чингис хааны нууц түүхийг би яагаад уншмаар санагдсан гэхээр энэ номны зүгээр сэтгэгдэл ревюнуудыг харсан. Тэгээд миний хувьд бүх цаг үед хоёрт ордог цоврал бол Game of Thrones. Зүгээр нь сүүлийн сизнээсээ болоод Breaking Bad-ийг үзээгүй маань. Миний ранкингаар. Тэгээд Game of Thrones-ыг их санагдуулдаг гэдэг утгаараа надад их сонирхолтой санагдаад байгаа. Яагаад үг гэхээр одоо манай Чингис хаан гэдэг хүн маань тийм ээ бүр ингээд кино үлгэр домог дээр байгаа юм шиг янзын гоё юм нууц ийм супер түүхийг ингээд бүтээцэн те тэр амьд тэмцлийн одоо тэр өөр хурц өнцөг ч юм уу. За тэгэл нөгөө ахуулаад нөгөө хасаар жамуух бүртээ энэ тэр өнцгөөс нь харсан гэж би зүгээр ревю уншижлаа л да. Тэгээ тэрийг бас танаас асууя гэж бодсон. Ер нь энэ номныхаа талаар хоёлоос те 50,000 копи зарагдсан байлгүй те. Одоо 2000 оны 1 сард аав яг одоо 25 жилийн өмнө бичиж дуусгаад яг өөрийнхөө нэрийг тавиад он сараа тавьдаг байхгүй. Тэгээ гар бичмэл нь одоо яг тийм би тэрий чаа үйлж агаад ингээд. Тэгээ аав маань л өсгөлийн ер нь бол манай дээшээ ярих юм бол ер нь нэг тийм бөө тэнгэртэйгээ харьцдаг хүмүүс энэ төр байдаг байсан. Тэгээд яг хоо ер нь бол онгод тэнгэр бууж ижил юм гарна л та. Тэгээ манай аав ерөөхдөө гар бичмэл нөгөө гараараа зохиол бичдэг. Ерөөсө тайпинг хийдгүү. Тэгээ дээрэс нь зохиолыг хизээч амар тавьж бичдэггүй. Ерөөсө 200 хуудас бол нэг шөнө суугаад бичдэг. Тим одоо бүх юмыг толгоондоо боловсруулж байгаа гинт ингээ бичдэг тим хүн байсан. Тэгээд өөрийнх нь онцлог шүү те. Тэр болгон бас зохиолыг тэгж амархан хурдан гаргадаг тим зохиолч товор байдаг. Тэгээ аавын ерөнхийдөө юу би нэг багасаа аавын дэргэд амьдарч байгаа болохоор яаж нэг уран бүтээлээ тойрвж исэн. Одоо жишээ нь энэ номыг ярихын тулд одоо 23-4-төөс эхлээд зохиол бичсэн байна л да манай. Тэгээд анх бичсэн одоо 86 онд кино болсон Сүүдргээд 10 дунгайн тоглосон кино гэдгийг. Бас л сонин философитой кино гэдэг Япон поны дан. Тэгээд тэрний дараа 87 онд Сосураар махын илүү сартай зунгийн киноны тэр галаа гэдэг дүрийг тэр 87 онд 27 тавьдаа бичиж хийсэн байж байгаа тийм. Тэгээд тэрний дараа Жумдаан найруулагчтай хүний хүн гэдэг одоо ардын жүжигчин хасарж байгаа ахын тоглож гарч ижсэн тэр киног ингээд бичээ. Тэгээд ерөнхийдөө аавын тэр 20 хэдтэй залуугийн философи тэр нийгэм рүүгээ хэлье гэжсэн юм маань өөрийнхөө мөрөн фотоос 18 таада Орос хэлний олимпиадад төрүүлээд нөгөө онолт нөгөө юу авдсан ш сургуулийн нөгөө юу авангуудаа энэ гайгүй квот энэ толгойтой залуу байна гингүүт нь 18 таад нь Пош руу явуулсан баг. Орос руу биш. Тэгээ одоо нөгөө Баабар ах мах энэ төргээ тэр үеийн нөгөө нэг юм сэхэтнүүд явдаг байсан арай гайгүй оронд нь очиж сурцсан. Яасан гэсэн чинь гівч тэрээр соёлын шоконд ороод Монгол гээд мөрөнгийн нөгөө нэг хашааны дотор ингээ те ус мусаа түрээ төлөм мөлөө хаглаа явж исэн нөхөр гинт хошод яваа. Карантинад ус мус гарч ирээ те. Жорлон те. Хос джинсмэс өмсөд ирэхлээр чи хүн одоо бараг 180 градус соёлын шоконд ороод бид хүн гэдэг ингэж амьдрч болдгийм бэ штэ гэдгийг авцсан байхгүй. Тэгээ буцаад ирсэн чинь Монгол мэдээч тэр хүний нүдээр нэг юм өнгөгүй те гой зурагтаар өнгөт телевиз үзээд байсан чинь ийм харцгаа юм үзүүлээд тахлаар чинь уг нь тэр нь байдгийм байлээ штэ манайхаан гэдэг энэ одоо ардчилсан гэдэг юм уу энэ өөрийн одоо нэг юм эрхчлөөний үнэр сэнгэнсэн философи нь тэндээс эхэлтэй. Тэгээ манай аав чинь буцаж урж ирэнгүүтээ соёлын амны үзэл сурталын хилцгээд одоо нөгөө урлагийнхныхаа хийсэн юмыг кат хийдэг хилцэд ажилласан байхгүй. Тэнгүүтээ уур нь хүрээд би өөрөө бичдэг хүн байжээж яах лээрээ бичдэг хийдэг хүмүүсийнхаа юмыг би катлаад сууж идэг. Энэ бол миний философид таарахгүй байна гэж хэлээд шууд ажиллаа өгөж гараад тэгээд чөлөө туран бүтээлч болваа хөө. За тэгсэн чинь нөгөө нийгмийн яг тэр үе чинь нөгөө ардчлан нийгэм рүү гарч ирээд ганцгийн 8-нд явдаг нь ганцгийн 8-аараа яваад одоо бүр шалтаа буухан уугаад тэгээ өвгөн түгэнт рүү очих нь очоод архинд ороод өвхөн өхөө тэгээд ингээд ерөнхийдөө киноны салбар жүжиг одоо юм бүхэл юмнууд унлаа штэ. А тэгэхэд энэ дунд юу авч үлдсэн бэ гэхлээр аавын өөрийнх нь нөгөө нэг одоо энэ зохиолын манай аавыг ер нь бол ингэдэг яг энэ хүн жүжиг бичдэг орчин үеийн зохиолоор бичээд идэг хүн юм гингүүт түүх рүү яваа орчдөг байхгүй. Тэгээд өөрийнх нь үеийнх нь одоо пана ах ч гэдэм өөрийнх нь үеийнх нь
роман жүжиг рүү орж чадаагүй байж хахад тууж өгүүлэг дээр явж хахад нь 2-3 үе ахаад дээдлийг нь очив биш дээ. Тэнгүүт манай аавын найз нар дандаа өөрөөс нь Дорцомбо агсан, Бигзин Балжин юм, Сэлэнгсүрэн энтергээ дандаа 10 ах хүмүүс нямгаа найруулж. Яадаг ингэнгүүт майнгийн үеийнхэнтэйгээ таарахгүй байгаа байхгүй. Ийшээ очиж ярьчихлаар эднэртэйгээ ойлголцоод ангууд эднэр нь тэрийг одоо гэдэг хуучнаар бол одоо энэ бацаан хурж ирчээ одоо ах нартайгаа бараг юу ярих нь дэ гэж боддог байхад тэрийг үгүйсгээд найзрахад очиж чаддаг байсан зохиолчийн хувьд аав өөрөө маш их юм уншдаг байсан. Тэгээд дээр нь Москвад очиж бас мэрэгжил дэвшлүүлээд тэгээд давхар мэрэгжил нь эдийн засагч. Энэ хүн юугаар одоо Game of Thrones-ыг чи ярангууд би юу ингэнгүүт одоо ягаад би албаар сая эхлэхдээ яриага 2000 он шүү гэж эхэлж байгаа нь Netflix-ийн Marco Polo тэр одоо Game of Thrones чир 2008 байна 9 оноос хойш болов гэж бодож байгаа. Тэгэхээр манай аавын бичсэн зохиол өөрөө тэрний ихэнд нь шүү гэж би хэлдэг. Game of Thrones бол яг хөө тий 91 онд анх биччихсэн мэлээ. Ном нь бол тий. Ном нь. Гэхдээ эн чинь 2010 хүртэл ягаагүй шүү дээ. Хийгдээгүй байж байгаа тий. Гэвч манай аавч баг уншихт боломж нь байхгүй. Угаасаа George R. Martin-ийн тэрийг бол гэтэл энэ өөрөө Game of Thrones-ус өмнөх Game of Thrones явж байгаа байхгүй тий. Одоо нөгөө ялгаа нь бол тийм байгаад байгаа шүү дээ. Хоёлоо сая ярилцсан өмнө ярьжсэн. За нуус товчоо бол ингээд түүхийн баримтат аккаунт факт. Энэ ном маань бол илүү юм юу ягаад romanticize хийгээд яг тухайн үед ингэжсэн болов надад яг би бол яг тийм зүйлс бас их хүсдэг байхгүй яг нөгөө би нэг жоконд оруулдаг л да ингээд бид нар хизээ Чингис хааны ингээ агуу зүйлийг мэдхгүй ч гэсэн Чингис хаан яг над чиг юм experience хийсэн үү те би ингэж тийм ингээд нэг хүүхэн мөхөн ирсэн те rejectч мэжэгтлээ те Чингис хаан хоёул зур найзл бай те ингээд би одоо mentally relationship дороход бэлэн биш байна чигт айгуу гоё empireтай ямар гоё юм те гэж тэр rejection-ыг авч ийсэн үү гэдэг ч юм уу зүгээр энэ маань өөрөө яг мэдээ joke ч гэсэндээ тэр хүний нэрнгээсээ тэр толгой дотор нь яг юу явж ийсэн тухайн үед яг юу болж ийсэн тэр үед романтик юм байсан юм уу? Яаж хэрэлддэг байсан? Яаж эвлэрдэг байсан тийм ээ? Гэдгийг адагс. Тэгээд энэ бол Чингис хааны нууц түүх маань бол үнэхээр супер номын одохгүй номын дэлгүүрүүд дээрээ тавина. Одоо болохоор M-book-ийн аудио букээр M-book дээр бол сонсч болно. Та бүхэн бас аудио букээр төгжрөл дунд тийм ээ. Бид хоёрын ярилцлагыг дуусгачаад шүү. M-book-ээр явуулчихад нууц түүх гэдэг тийм. Машин дээр тавьж байгаад тийм ингээд сонсоо яваач. Тэгээсэй гэж хүсэж байна. Бас найзынхаа уран бүтээлийг бас олон нийтэд заашгүй сурталчлах зүг баха гэж бодож чинь. Тэгээд одоо яг хоо хойлоо нөгөө ажилласан project интрууд яриад бол бас дуусахгүй байх л та. Тэгэд бас продюсер хүн, уран бүтээлч хүнтэй би бас энэ өнцгөөс нь ярмаар санагддгийн. Тэгэд ер нь Японтой холбоотой ч бизнесүүд байгаа х. Тэгэд ерөнхийдөө ойрын хугацаанд одоо ажиллах төлөвлөж байгаа project-уудаас ярилцъя тий. Одоо ямар ч гэсэн шүн дундын бүжгийг 2 жилийн өмнө Орфе театртай 20 жилийн ойгоор нь өөрийнх нь бичиж хувьсэл продакшнд өгсөн газар нь би амьлууллаа л та хүн өөрөө тий энэ өөрөө айгуу том миний хувьд бол асар том юм одоо юм тийм стори байхгүй юу би дотроо тэгэнгүүт энэ шүн дундыг дахиад энэ жил бас тавих боломж юу бидэнд ажлын юу бэлтгэл ажил хийцэн явж байна одоогоор тэгээд 4 орчин үед одоо 2000 оноос хойш бичсэн нууц самрагчин бол шүн дундын бүжиг бид ирчүүдийг хүснэ striptease blues гээд 4 хит жүжиг нэгдгийн тэр 4-ийг бас энэ ондоо ч юм эрхчлэлтэй ингээд залгуулаад тавья гэсэн бодолтой байна. Тиймний бэлтгэл байна. Дээрэс нь хоёлаа энэ нууц түүх маань бол яг зүгээр хоёлаа дэлгэрүүлэхгүй. Одоо энэ болохоор үхэл болон Чингис хаан 2008 оны Эрдэнэ алганы найруулагчийн одоо их зохиол нь гэсэн үг. Тэндээс болохоор үхэл болон Чингис хаан, Хаадын хаан, Тэнгэрийн зарлиг гээд 3 анги кино болж ээж энэ өөрөө комплит болох ёстой байсныг нэгэн ангийн хийцэн байгаад идэг болохоор хүмүүс жоохон нөхөө ингээд дуусаагүй юм биш үү яг ингээд бас өнгөрцөн тий хоёлаа өнгөрцөн. Яг би өөрөө л одоо 2 3 дугаар ангийн хийх байх. Одоогийн байдлаар бол энэ нууц түүхийн хулан хатны бүлгийг би одоо Япон дээр түрүү жилийн 1 сарын 1-нд Япон хэл дээр гаргаад Amazon дээр одоо номоор нь худалдаж авах боломжтой байна. 16 оронд одоо гарцсан явж байна. Amazon-ы англи хэл дээр нь бол хүн өөрөө нөгөө захиалаад ороод ирэнгүүт 2 3 өдрийн дараа нөгөө хевлээд номоор нь аваад ирдэг гэдэг тийм юу сервис байдаг болохоор тэрүүгээр одоо юу гэдэг нөгөө
юун дээр Kindle дээр уншаарай гэдэг нөгөө цахим хувилбараараа биш яг номоор нь авах боломжтой болгоцсон явж байгаа шүү. Би бол нэг тийм одоо даруухан гэдэг юм уу маркетинг хийхгүй байгаад байгаа болохоор л нөгөө нэг хүмүүс вау энэ төр гэдэг одоо нэг юм гомдолхмоор байдаг юм нь юу вэ гэхлээр нөгөө нэг юм хийцэн хүний ингээд хийцнийг нь бүр 1100 дахин их хийцэн юм шиг болгож харж те одоо ингэж дэмжиж одоо юу гэдэг ингэж шеэрлэх ийм мувмент байдаг хэрнээ хажуу өнцгт нь тэрнээс нь ганцаархнаа явж байгаа тэрнээс нь илүү их юм хийцэн байгаа хүнээ ингээд нэг юм гэдэг нэг өнгөрчдөг нэг юм одоо энэ бол бас л одоо муухай Монгол зан гэх юм уу юу гэх юм одоо миний нөгөө нэг Японд байгаад одоо жишээ нь манай номыг Японы өөрийнх нь фэн клуб нь гараад эмэгтэй хүмүүс хулан хатны амьдарж байсан одоо таны өөрийн чи хилээд байгаа яаж тийм кайнд авч ийсэн яаж ийм одоо эхнэрийг нөхрийгөө ингээд яваад өгснийхэн дараа энэ хаттууд юугаа бодоод хүлээж ийсэн бол те нэг бол Бүрт хатан хулан хатан хоёрын хооронд Чингис хаан байхгүй байх үеийн тэр хоёрын гэр доторх тэр чимээгүй байдал яг ямархуу юм үүлж ийсэн бол гэдэг ч гэсэндээ өөрсдөө бидний ухаж ойлгож ийм дүрсчүүлэх, бийжүүлэх юма хийхгүй бид нар тэрийг нэг ийм өнгөцгөн мэтэр зөвөр нэг ийм хөшөө барьчингуудаа мундагч гэдэг юм уу те нэг ийм лоозон өлөгчингүүтэй лаг энтер гэдэг нэг ийм ярих тим юмруугаал байгаад байдаг. Тэгэд би бол энийг анх хийгдчээ байж байгаа Солонгос дээр гараад явангуудаа комик болсон юм. Тэгээд Ирмүнтэй одоо дээр үед нэг Ирмүн гэдэг компани байдаг байсан шнэ комик хийж байгаа. Ирмүний дэлгэр жаргалтай дэгитэй нэг яриад ямар ч юм комик хийгээд ажилдаа орцсон явж явах зуур нь өнгөрөөд тэгээд прожект нь зогсцсон. Одоо би болохоор энийг комик, анимашн, тэгээд драма, тэгээд муви гэсэн ийм дөрвөн концепттэй яваад одоо нөгөө нэг Санада Хироюкисангийн багш нь одоо Чибашин ичгээд хүн байдаг байхгүй миний одоо багш ах хүн байдаг. Тэгээд би тэр хүнд одоо номныхоо зохиолыг өгөөд айгүй олон удаа уншуулад манай ажлын газрын гадаа надад тоол авч өгөөд битээр ингээд хуучлаа сууж идэг байхгүй. Тэгээд билгүүнээ энэ Чингис хааны тухай ах нь ингээд кино хийх гэж байгаа. Би ч одоо Kill Bill гэдэг одоо нөгөө Тарантинотой кино мань тоглоод ингээд Японоос анх одоо нөгөө хинээс өмнө гарсан хүн шүү дээ. Одоо нөгөө Ватанабе Кен сан гарахаас өмнө аль үжээний аль очсон мундаг стар хүн байж байгаа. Намайг айгүй хүндэтгээд намайг дуудаж гаргаж ирээ. Тэгээд чиний аав чинь Монголын үнэхээр Шекспир юм бол тэр номыг уншуулаадах гэд. Тэгээд манерт уншуулад бит хоёр чинь зохиолынхоо гаргалгаа гаргаа явж байгаа. Зэл манер яг бас хийж чадсан ингээд тэнгэрийн орон руу явчлаа. Тэгээд түүний шав Санада Хироюки гэдэг хүн Last Samurai дээр Том Круз сантай Японыхон Last Samurai-гийн тухай юм хийж байгаа хэрнээ гадны хүн орж ирээд цуг хийсэн гэдэг дээрээ жаахан нэг юм uncomplained байсан. Ер нь нэг юм бидний самурайгийн энэ калчрыг ярих гэчээж юу нэг юм сахалтай нэг юм архинд орсон Америк хурж ирснэ манай самурай нэг өдөрдөж сүүлдээ бараг нэг юм шар царайтай самурай шигч болж молоо нөгөө дарга маргаа өгсөн чинь тэрвэрж уйлаад энэ төр гээд ласт шимийн манерийн дотор л жоох юм Япон гэхэд арай жоохон гэдэг нэг юм байсан. Би хийвэл ямар болох вэ гэдэг тэр чаленжа 20 жилийн дараа гаргаж 60-таа сая хийсэн шоугн нь Грэмтэй одоо ингэ эми авлаа. Яг наадхан дээр чинь нөгөө тамир найруулагчтай ярьж ирсэн шоугныг бас нэг сайн яриаг үл дээ. Би тэгэд яг өөртөө ч юм бол яг шоугныг яг тэр Япон одоо яг л энэтэй адилдах гэдэг л тухайн Япон өнцгөө яг Япон гэдэг өрмөц байдал чинь шингэх ёстой бидтэй гэдэг л хэвхэв. Тэгээд тэр шоугны уран бүтээл бол тэр утгаараа их супер болоо гэж. Өөрөө мөнгө босгоод тэгээ продюсингийн хийсэн анхных нь бүтээл нь Санада сангийн тэгээд өөрөө бүх жүжигчтэй кастинг тэгээд энэ дээр нэг болцол тавьсан ганцхан гадаад байна. Бус нь бүгд Япон. Одоо тэр кимоно өмсүүлж байгаа кимоног нь хийж байгаа нүүр бож бүгд энэ стаффийн артлын тимийг бол яг culture гэдэг түүхээ барьж байгаа юм дээр бол би Монголоос бүх юмд аавна. Японоос бүх юмнууд аавна. Backstage staff нүртэл тийм ээ. Явна. Англи хэлтэй Америкууд мэдээж шийдвэр байгаа л та. Жишээ мэдээж 1000-аад хүн ажиллаж байгаа 2-3 жил авж байгаа том бүтээл учраас. Зүгээр нөгөө талаас ярингууд одоо Питерийн бодож байсан юм юу гэхээр тэгвэл Чингис хааны үе юм уу нэг бол Хувлай хааны үе дээр одоо Марко Пологийн Жон Фуско одоо Марко Полог хийгээд Марко Поло ирснээр хийдэг бол би Питер ярьжсэн болохоор Хувлай хааны самурай гэд миний одоо айдиа бол тийм юм. Нэг самурайг бид олзолж ирээд бид нар чи хааштай Хувлай хаан 2 удаа Японыг дайлаар морцсон шүү дээ. Одоо нөгөө
юу Ghost of Tsushima гэдэг Sony-гийн юуны PlayStation-ы тоглоом хүртэл гарсан байгаа. Тэгэхээр яг энэ сторигоор бариад явах юм бол бид өөрсдөө одоо калчрын хоорондын огтлцол гэдэг юм барих юм бол яг одоо хиний Санада сангийн бариад байгаа арга барил тэр байхгүй. Нэг гадаадаас Спэнээс ингээд хөлөө онгоцтойгоо явж байгаа нэг нөхөр арал дээр хурж ирээ буугаад пад унангуут нь англиар ярьдаг болгон тэр нь Япон хэл заагаад тэгснэ Япон хүнтэй суулгаж муулгаад бүр илгийг авч байгаа ш яг үнэндээ бол. Гэтэ яг тэр нь бодит юм. Яг true story байхгүй. Тэр Банжин гэдэг нөгөө нэг гадаад Америк аюу гадаад залуу хурж ирээд явдаг шээ. Тэнгүүд энэ дээр бүх юм нь одоо Америкуудын гоё юуг нь гаргасан. Гэтэ энэ нэг амар юм. Энэ зохиолыг өөрөө 80-д онд Америк хүн бичсэн байхгүй. Шоугун гэдэг. Тэгсэн чинь Япон хүн өөрийнхөө юмыг хийх гэжсэн аа. Ягаад тэгэхээр амар нэштэй самурай бодол. Аха. Энэ Америк хүн новел бичихтэй. Яаж ч утсан гадаад Америкийн тарихаараа биднийг хараад битсэн байгаа. Тэгэхээр энэний юмнаас нь аваад гэхдээ энэн дээр нь бид нэр өөрсдийнхөө яг үнэн бодит юм наагаад явбал гэдэг сүлбэлцлийг тэг корпорашныг амар сайн хийсэн учраас энэ одоо тэр том юнитийн association байгаад тахт одоо юу гэдгийг Санада Хироюки-сан одоо юу гэдгийг тэн дээр тоо Савай Ана энэ тэр тим том шагналууд энэ Golden Globe энэ төр ингээ явж хат нэг Америкууд нэг тэр бүгдэнд нь өгөөдөх тим дуртай биш яг үнэндээ. Азиудад бүгдийг өгөөдөх. Цаана нь maybe энэ өөрөө тэр лоббигийн те ардуура энэ Санада сан одоо нэг хоёлаа Лос Анжелес нэг Dodgers-ийн Отаныг ярьдаг шиг энэ Санада сан явж очоод тэр Америкийн Hollywood-ийн Association дотор LA-д очичингуудаа Япон үрээ тариад 20 жил болсон байгаа байхгүй. Тэгээд киногоо хийгээ гаргаад ирэнгүүт энэ хэмжээндэр хүргэлээ гэдэг. Тэгэхээр бид одоо 2000 он ч юм уу 90 онд ороо гараа явцсан байгаа Монголын одоо Америкт амьдарч байгаа том гайгүй одоо олон жил болцсон амжилттай явж байгаа найз нартайгаа бид нэр тийм монголоор нэгдэх хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Та нар Америк талаа хий. Одоо яг наадхан дээр чинь нэмэхэд бид нар за уран бүтээл тал кинон дээр за магадгүй ямар ч бизнес дээр Японы зах зээл рүү гарах ямар ер нь боломж хэр вэ гэж харж байна. Энэ том зураг. Сая TVS-ийн манай гэрийн хажууталтай TVS гэдэг том телевиз байдаг байхгүй. Тэгээд бараг сүүлийн 10 жил амьдарч байна. Тэгээд TVS-ийн Vivant гэдэг одоо Барса цасаа хоёр тоглосон кино бол жишээ нь 10 ангитай гэхэд Япондо тэр хоёр жүжигчнийг яваад очиход таньдаг болгоцсон ба шүү дээ. Тэгэхэд энд манад локейшны зураг авах тэр цөлтэй говь тэгээд Улаанбаатар энэ төр гэдэг ийм соёлын амнаас бас нэг ийм бодлого гаргасны хувьд бид нэр амар дэмжиж ингэж оруулж ирж локейшны энэ бизнесийг хийж энэ 21 аймгийнхаа гоё байгаа байгальтай гоё энэ онгон дагшин байгалуудаа ашиглахгүй бол болохгүй гэдэг тал руугаа явсан айгүй илүү сайн байна. Тэгээд энийг магадгүй ингэх хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол бид нэг ийм юмыг хүлээгээд байхасаа илүү одоо энэ локейшн ийм байна гэдгийг гоё одоо нөгөө нэг Эрдэнэ булган шиг ч юм уу одоо Үлзий хин шиг ч гэдэм нэг ийм гоё дроноор авсан видеонуудаа бариад те тэр доор нь ямар боломж байгаа такса яаж хөнгөлөхийн адгийн наацх нөгөө камер бариад хальсаа аваад ирсэн чинь энэ дотор нь юу байгаа гэж онгоолгоод нэг охиныг орилуулмааргүй шүү дээ те гайл дээр нь нэг охин миний фильмийг ингээд хэдэн жил ингээд ажиллаад аваад ирсэн зургийг над дотор чи юу байгаа онгоолго гэж хэлээ гайлын байцаагч бүх юм шатаага ажиллаа шүү дээ гэдэг негатив хальсыг. Тэгэхээр энэ талаасаа бид нэр өөрөө аль индастрига бариад ингэх вэ гэдэг бол би бол анхандаа бол эхний ээлжинд бол энэ нөгөө нэг 3 сая жуулчин дуудыг ихээсээ илүү Vivant-аар Монгол гэдэг ойлголтыг тэгж өгч чадаад байхад бид тэр зэргийн юмыг хийчих чадaltaй хүмүүс нь энд байгаа байхгүй уг нь. Энэ өөрөө Солонгосч тэр Хятад тэр Кореч тэр Америкч тэр Европч тэр энэ ямар юу гэдгийг бид нэр өөр долгион дээр барьж байгаа юм л хийхгүйгээс л хойш бид нэг юм хийцэн байх юм бол тэр яваалах хэрэгтэй байхгүй. Ягаад бид нэр хийхгүй гэдэг нэг байна. Энэ нь бол бид нэр өөрийгөө storytelling маркетинга зөв барьмаар байна гэдэг асуудал. Нөгөө талаасаа яг өнөөдөр болохоор юм юу вэ гингүүт нөгөө манай боссууд маань маркетингда мөнгө зардаг болооч мэддэг хүнд нь их чаддаг юм хийлгээч. Тэгэхгүй болохоор өөрөөсөө мэддэг юм шиг хөмсгөө зангидж баахан 3-4 цаг хуралдаж яснаа хамгийн мэдэхгүй хэлгүүгээ чи явчаад тэр тийшээ гээд ингэчгээ чи тэр нь явж чад тэр орнооч мэдэхгүй. Яг манайхан нэг ингэж бодоод би одоо чиний юм чи үүсгэж шүү. Англи хэл нэг талдаа амар юм universal хэл юм шиг хэрнэ. Англи хэлэнд гаргаж болдоггүй feeling, mind тэр хоорондын юмнууд гэд нэг юм нарийн саналыг байна. Тий.
байдаг шүү дээ. Yes гэх ингээд. Тий. Тэнгүүд энэ өөрөө яваа очингуудаа манайхны нэг алдаа нь бид англи хэлтэй болохоор солонгос төр японч төр алаад авах гэж одоо яваачингууд нөгөөдөл мэдээч do you speak English гэнгүүт yes гэн штэ. I'm not speaking English гэж хэлэхгүй штэ. Тэр чинь elementary school-ээс эхлээд 10 хэдэн жил үзэж байгаа юм чинь ойролцоо хэмжээний юм аял ярих хэмжээнд төвшин байна гэнгүүт одоо бидний нөгөө талаасаа ярих гэдэг юмнууд болохоор яг хийж болмоор байгаа юмнуудаа ширээн дээр гаргаж тавиад яг одоо хушхны самар oil гэдээ гаргалаа гэл ингэнгүүт за тэрийг өнөөдөр хушхан гэдэг брэндээрээ бишээр гой Мишелант ресторануудад нь ядаж нөгөө хоолндоо хэрэгэлдэг ийм дишийнх нь нэг ийм хэлбэр болоод зарыг түүхгүүд тэгдэг шүү дээ тийм ээ. Юм дотор нь ингэж оруулж ирчихэж байгаа. Pumpkin soup-н дээр ингээд sprinkle хийчихэлтэй тий. Ийм soft юунаас нь бодохгүй болохоор өөрөөсөө зөөлөн хүчний бодлого гэж тийм хийлтэй. Тэгээд би нөгөө юун дээр нэг ярьслаа гэж бодсон шүү дээ. Тэгээ соёлын амд ингээд яриад ингэнгүүт чинь тэгээд намайг бас дуудаад ч юм нэг уулзах ихгүй байгаа бол тэгэл maybe тэр хүмүүсийн бас бодол нь арай өөр ч юм уу те. Нэг бол англиар ярьчихад болно ч гэдэм үү те. Нэг бол гадаад явдлынхаа ямаар ярьчвал хааштай асуудал шийднэ. Нэг ийм түгээмэл яриа байгаа даа байхгүй. Монголдо илж ирлээ. Гарахгүй болохгүй байна. Би ч гэсэн боддیں۔ Би нэг тархитлагаагаа сэнэглээд тийм ээ сураад ирт юм билүү. Би ч айгуу даварцсан юм орно штэ. Сэтгэл найц байна. Таиланд явд юм ч гэж байгаа шиг те. Би одоо хийн те. Тэгэл амьдрал сайхан л байна гэсэн үг л дээ. Тэгээд гадагшаага гарахаар болохоор одоо ингээд гадаадад хэсэг хугацаанд байсан найз нөхд ингээд яг дундаа ингээ хоёрын хооронд энэ дөрвөн уулын дунд ингэж компетитив байгаад байсан ч ялаа байхгүй ч гэсэн шүү дээ. Тэгээд яг Amazon-д ажиллаад ч юм уу, Google-д ажиллаад ч юм уу те. Японд, Австрали, Европт гээд яг ингээд явахаар яг нэг зүг рүүгээ хараад лиф гэж явахаар харвчт юм шиг сан. Яг ингээд тэр юуг нь л тэр одоо амьдралын тэр зорилго гэдэг юм уу, жимиг нь ингээд одоо те ингээд өөрөө ингээд аваад ингээд залруулад явах юм бол амар юм санагдаад идэв шүү дээ. Тэгээ манай залуучуудад тэгэх чадвар бас байгаад байна. Тий. Бэлгүү маань ч гэсэн одоо Япон талдаа ажиллаж байгаа прожектууд юу вэ? Яг уу янз янзын хүмүүс надаас зөвлөгөө гэдэг юм уу те ингээд манах нэг зөвгийн бал хийдэг юм а те энийг гаргахт яах вэ гингүүт нөгөө та нар ядаж пакэж нэг юм болгочоод ирчихэд юм уу те нэг ингээд нэг бол одоо юу гэдэг бид нар нэг юм малгай хийж байгаа юм ч юм уу бид нар нэг юм зөвхөн эмгтээчүүдээр нэг юм эсхийгээр нэг юм тавчигтай амьсан тэгээ яг хоо жижиг юмнууд ингээд туслах маягтай иймэрхүү юмнууд би болохоор ямар нэг юм хүнд тусвалж тэр хүн ингээд дараа нь ойлгохгүйсэн ч гэсэн эргээд бас нэг юм өөрийнх нь нэгтэй нэг юм ёнг гэдээ ороод ирэхлээр нэг юм дараа нь нэг хэрэг болчоосоо ч гэдэм юм хэлгээл ингээд шаналаад яваад идэг байхгүй юу ингээд нуршаад ч юм уу нэг хэрэгтэй юм яриадсан ч юм уу яриаггүй ч юм уу гэж бодоод гэхдээ яг үннийг хэлэхэд бол Япон руу бол номоо гаргацсан маань бол одоо энэ soft power гэдэг утгаараа айгүй олон эмэгтэй хүмүүст ингээд сард 4 удаа бид нар ингээд фэн уулзалт гэдэг ингээд юугаар онлайнаар юу хийж гин хоорондоо ярьдаг цагийн юм энэ өөрөө юу гэх гээд энэ өгөхлөөр би одоо нэг амар хураг хөрөнгөтэй ч гэдэм амар аавсаа аваад үлдчихсэн одоо надад Range Rover ч юм уу 5 давхар байр барилга алгал та. Гэтэ аав бол надад бол хүмүүжил үлдээж Монголоо гэсэн сэтгэл үлдээж хайрыг үлдээж дээрэс нь өөрийнхөө уран бүтээлүүдийг үлдээж тэгээ би 20 жил Японд байгаад Японы иммиграшных намайг Япон иргэншил авах уу гэхэд нь би үгүй гэж хэлсэн. Одоохондоо танаа ногоон картыг чи авъя гэж би одоо тийм том одоо юу гэдэг те ингэж ялаа. Тэгээ дээрэс нь Япон сууй гэхэд нь үгүйгээд ирлээ. Би бас адилхан Америк иргэншлээс татгалзаж ирсэн. Яг хуу 330 сая Америк дундаас надтай сууй гэсэн байгаагүй л дээ. Тэгтээ яг хуу байсан бах уу жоох юм баг. Тэгтээ яг хуу адилхан төгтөл юм байна. Сая юу ярьсан. Прожектын тухай тийм би зүгээр өөр юм асуух гэсэн. Зүгээр. Тэгээд яг хуу ерөнхийдөө бол би бас үзэж байгаа хүмүүстэй бас гоё тийм айлуулах тийм сэтэл ч юм уу гэж боддог байхгүй. Тэгээд тэр сая нэг говьдоор ярьж байхад бол яг үнэн санагдаад байгаа. Тэр soft power юм хийх хэрэгтэй. Одоо чинь Coca-Cola бол маркетинг юм байна. Маркет ерөөсөө ихэнх ажил нь маркетинг. Рецепийн тэртээ тэр үед
100 гаруй жил явж байгаа. Итгэхгүй бол та бүхэн юу яхав зэрэг за Coca-Cola-ны нэг улааныг нь авж жагаад уугаад үзээрэй. Гадаад зочин мөч ороод хийгээд өгөөд үзээрэй гэдэг. 100-ын ундаа шиг тий. Яа. Тэр шиг тийм ээ. Брендинг тий. Тэгээ брендинг гэдэг энэ ядаж тэ нэг концептыг барьж түүш нэрээ хэдүүлээ Япон руу ийм нийлүүлж болох юм биш үү? Магадгүй Америк руу ингэж болох юм байна. Хятад руу ингэж болох юм байна. Одоо ингэ тэртээ тэргөө нийгэм маань даяарчлагдаа тийм болчоод байна л да тийм ээ. Одоо бид нэр заавалчгүй нөгөө нэг махан би энэ тэнд очихгүйсэн ч гэсэндээ PC-ний араас хийх боломжтой зүйлүүд зөндөө байж байна те. Аавч ингээд сууж байна те. Энэ өөрөө subscription өндөр болоод ирэх юм бол бас monetizing болчихно. Яг зүгээр Монголын байдал маань зүгээр Америкаас яаж харагдаж байгаа юм бол аль территори гэдгээсээ жоохон Японоос өөр байж магадгүй дэмждэг нөгөө нэг орж ирэх мөнгө. Япон бол зүгээр ингээд сая нөгөө корона гарсан чи өстой нэр мартснаас гэдэг шиг нөгөө телевизээр комеди хийдэг байсан нөхдөч бүгд YouTube руу шилжээд одоо сая Японоор хэлж штэ YouTube гэдэг байхгүй тийм. Тэгмээд YouTube руу оронгууд чинь яг бид нар өөрсдөө хинээс ч хараад тус өөрөөрөө юм хийгээд хааштай биднийг телевизээр гарсан чи үздэг нөхдүүд тэгвэл би өөрийнхөө юмар яагаад тэг мөнгө олчих л дээ. Ингэнгүүт шууд дураараа явангууд чинь сая хамгийн сүүлд хамгийн мундаг явсан нэг нөхөр бол 57 8-таа байжгаад сая 4 сая дагагчтай болсон гэж одоо Японд. Тэнгүүд харангууд ингээд дээгүүрээ нүцгэн доогуура нэг юм тэрко шиг өмсчтэй ягаашраа гэд хүмүүс харахлаарэ телевизээр харахлаар инээгээд энэ нэг шалт тэнийг баг юу хийгээ яваад идэв гэдэг юм ойлгомжгүй байдаг байсан комедиан сүүлрээ яваа ирсэн чинь ингээд яг платформуд өөрчлөгдөд ирэхийнхаа хэрээр одоо бидний хийх юмыг ч гэсэндээ 5 жил 10 жилээр ингэж бодож яахгүй. Одоо жишээ нь ингээд нүүрсийг зарагдахаа болохыг мэдсээр байжж нүүрсээ зарнаа гэж хэрүүл хийгээд ээж болохгүй шүү дээ. Аль үжиг гялс хагас үнэрийн чухтаа зараад дуусгачмаар ч юм уу гэхгүй бол яг үнийг хэлгээд бидний нэг юм алдаа нөгөө нэг дотроо хий эргээд тэгснэ манай тэр л амар мундаг юм ярьж байгаа байх гэж өөрөөсөө эндүүрээд тэр ингээд гаднаасаа нэг юм хүнээс айлаас ирэхээр авдраа авах гэдэг байдаг хэрнээ гинт авдраа авахж ухчихад өөрийнхөө болоогүй юмныхаа хідэн төгрөгийг өстой үржүүлж байгаа нэг хэдэн сая доллартай болно гэж нухаад байдаг хэрнээ яг үнэндээ доржин ч юм уу тулгаагийн тэ бишрэлтийн хийх гэж байгаа юмыг үнэлээд тэрэнд нь мөнгө гаргаад дэмжиж бие биендээ итгэж чадхаа болцсон байт юм санагддгийг. Одоо ингээд хоёлаа одоо нэг колагаар ярихад ингээд брендинг ярьж байгаа ч гэсэндээ хин нэгэн хүн за амарчаа хоёлаа миний нэг ийм юмд итгээд тэдийг оруулаад хоёлаа за чи Америка баз би Японыг базын энтергээд яг гараад гар бариад яг юун дээр нэгдэж чадах вэ гэдээ ярихад бас ингээд жоохон миний сонирхол бол ийм байна ч гэдэм үү те минийх бас ийм байна гэнгээд огтлц хүртлээ хоёлаа бас чи жоохон цаг борох байхгүй юу. Нэг дор хахад нэг цагс жил бол нэг яриа л те энэ хүн ямар философитой хүн юм гэдэг юм уу. Үнэхээр нэг одоо үүдээ 2 PO-гаас уухлаар арай өөр юм ярих ч юм гэдэг ч юм нэг янз янзын ийм туршилтууд байна шүү дээ. Тэгээд нөгөө 8 7 хэмж нэг огтл гэдэг шиг ер нь бол бидний нэг бас нэг алдаад байгаа юм. Итгэж чадахгүйгаасаа болоод бие биендээ цаг заруулж чаддгүй, мөнгө оруулж чаддгүй, инвест хийж тэнгүүтээ ингээд гоё ярьдаг гिचглэр нөгөө энэ зүгээр яриа л гэдгийг. Жишээ нь би ярьж байгаа бол цаад хүндээ бас нэг юм өгөхгүй л уг нь ярьж байгаа шүү дээ. Тэрийг нь авах гэж сонсоогүй хүн бол намайг за энэ одоо тэгээ яг надад яг ямар ч хэрэгтэй ч юм ярьсаа би яг энэний юуг нь авах ингээд гэдэг хэрнээ яг ухаад ойлгонгууд окей энэ өөрөө намайг далдуур утгаа ингээсэй гэж хүсэж байгаа юм байна гэдгийг ойлгох чадвар нөгөө талд байгаа юу үгүй юу гэд. Одоо жишээ нь энэ номыг хоёлаа гаргаад гудамжинд алхаад 100 хүнээс асуувал уншаагүй гэх хүн хэд байх юм. Нэг бол уншаад ойлгоогүй нь хэд байх, уншаад дургүй гэх нь хэд байх юм те. Уншаад супер фэн хэд байх юм гэдэг ойлголт өөрөө нөгөө нэг хэр зэрэг өндөр түвшинд байна. Төдий чинээ ойлгох тэр авах хэмжээ нөгөө нэг потенциал нь өөр байна гэдэгтээ яг ялгаагүй адилхан. Одоо хоёулынх нь ярьж байгаа юм ч гэсэндээ би одоо чинь ингээл найзыгаа Вашингтоны номын санд энэ номоо ямар ч байсан тавиад Чингис хааныхаа нууц түүхийг тэнд нэг ядаж нэг хідэн шар цагаан хар мард уншуулах талтай ядаж те. Тэр нөхдүүд уншингуудаа Chinese Mongolia, Russian Mongolia гэдэг нөхдүүдэд Монгол хүн чи өөрсдөө ийм fiction ийм новелыг бичдэг бас нэг ийм дурак байгаа юм байна шүү дээ. Нэг ийм энэ ядгийн дээлмэл өмсөд морь зөрөө хариулаа явж идэг нөхрөө гэж бодголтой. Гэхдээ уншуулчвал тэд нар эдгээр энэ хэмжээнд сэтгэдэг хүмүүс бас байгаад байгаа юм байна гэдэг ойлголтоор нь би тэгтээ мэдээж Америкууд Монголыг ингээд амар үгүйсгээд ингээд доогуур боддог гэж боддгоо. Гэхдээ ямар ч байсан биднийг бол ойлгох хэмжүүр нь одоо би энэ дээр яагаад нэм шаналаад байдаг юм. Jack Wolterfield гэдэг түүхийн багш хүн айгүй олон улсын түүхээр
ном бичсэн хүн байхгүй юу? Араб ингээд тий. Тэгээ манай монголчууд нэг хэдэн жилийн өмнө Чингисийнхаа одонг өвчлөөл та анхны гадаад хүн. Тэгэхээр Чингис хааны орчин цагийг бүтээгч Чингис хаан хаттуудын тий. Тий. Тэгэхээр би энэ дээр юу гэж би яг нөгөө талынх нь өнцгөөс нь ярьж ойлгох дуртай хүн л да. Одоо энэ тэгээд хов болох үедээ гэдэг шиг. Яг бид монголчууд бол монгол түүхээ Санада Хироюки шоугуна Америкийн Холливуудад нь хийчээд шагналаа авч зогсож жагаад Америкуудаа бид нэр өөрийнхөө калчрыг та нарын зүрхэн дотор чинь зогсчоод те ингэчээд зогсож штэ гэж тэр хүн бол дотроо бодоод дундаа ийм байгаа. Би тэрнтэй адилхан монгол хүн өөрсдөө Монголынхон түүхээрээ дэлхийд гарах юмыг хийгээд явах хүн. Одоо тэгээ би ягаад сая нэг гоморхоод итгэл гэдгийн талаар яриадсан бэ чи энэ өөрөө. Бид цөөхөлөө хэрнээ хин нэг нэгэ хайрладаг байхгүй. Яг нүүрэн дээрээ ингээл сайн уу найзаа хөгшөө ингээд хэрнээ яг үнэндээ би нэгэ дэмждэг. Тим аминчхан ус. Яг энэ ингээд нэг юм яруу найргийн тэмцээн шиг одоо өөр ингэж юм. Яг юу гэдгийг жоохон халаад ирэх юм бол ийм талын ч юм надад бодогдоод байдгийн. Нөгөө бид хин нэгэн хийж явсан ч юм уу хийсэн нэг нэгэ урамшуулж, дэмжиж, итгэл өгж нэг монгол хүн одоо яагаад кимчиний газар сөөжүүгээ зараад эсээгээ зараад байгаа. Тэд нар чинь Солонгос Кореан гэдэг чосон гэдэг орчуулад байгаа тэр чосон гэдэг энд нь байгаад байна шүү дээ. Japanese гэдэг тэр Nihon гэдэг Nippon гэдэг байгаа чинь тэр энд нь байгаа болохоор энэ Kagomega зараад энд төрж ирэхлээр ялгаагүй Toyota-гоо гэдэг ингээд биенийхээ өөрийнхөө юмд хайртай байгаа болохоор энийг ингээд дэмжиж success болгоод тэр бүр хүний одоо ингээд Солонгос олоо ингээд кино мань үзээ байж байгаа тийм ээ. Чи наад энэ оогоо шахаж дуусгал та минийхөө ийм цамаа учраас энэ ус ч хөгжихгүй байгаамаа гэдэг тийм л үг хэлж байгаа. Ээжийн тэр хүмүүжлийн өөрөө асар том философи явж байгаа үстэй зүгээр. Би тэр найзуудаараа нэрээ пив угаас угаад ийм чи юм яриул. Наатахаасаа болоод ус хөгжихгүй байгаа гэдэг. Тийм шүү дээ. Яа, юугаа тийг балаараа даа. Гэтэл бүгд их оронч байна уу байна. Бүгд үндэснийхээ үйлдвэрлэлийг ингээд нэг юм руугаа бүгдээрээ инвест хийж орж. Энэ миний улс, миний гэрээс өөрсгөө учраас гадаа хог аяхгүй байна. Олон нийтийн газар тамхи татахгүй байна. Нөгөө Монголдо буугаад нөгөө өөр болдог. Тэр чинь л ерөөсөө ингээд бүр суур тэр өөр юмсыг хандах юм шиг байгаа. Тэр их оронч гэдэг чинь цээжэд илтгэв ш тийм ээ. Тэгэд бэлгүнэ ер нь бол яг хоёулын яриа ингээд өндөрлж байна. Тэгэд айгуу яг ийм хай дээр би бол доосгомаар байдیں۔ Тэгээд улсуудаас бас их шөмжл хүртнэ. Чи ягаад шууд доос айгуу бусдыг өвдгийг харах дуртай нэг масохист ч гэдэг. Тэгэд үнэхээр одоо ингээд хоёлаа бол яг уран бүтээл талаас ихтэй би бол угаасаа тэргүй ингэж утсан. Би яг ийм продюсер хүнтэй, бизнесмен залуутай ийм дотоод сэтгэлийг нь бас ухи өнгийн хоёлаа те бүр нэгдүгээр ангиас хүүхдүүд Япон хүн, Монгол хүн ингээд энэ талаас яг ярих гэж утсан. Үнэхээр яг миний бүр хүлээлтийг хэд дахин даваад. Гэтэ би баг хүлээлттэй байсан гэж байгаа юм шүү. Зүгээр ингээд бас гоё яриа өрнүүллээ. Тэгээд танд бас хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэг үзэгчд ч гэсэн бас таалагдсан байх гэж найдаж байна. Би харин сүүлийнхаа болгоныг үг хэлчихв. Тэгэлгүй байх уу. Тэгээд Сурдын жаргал сайхан гэдэг хүн энэ Чингис хааны нуус зүг гэдэг номныхаа артлынхаа хуудсан дээр өөрийнх нь гар үсгтээ үг өгдгийг. Өнөөгийн шин мянганы амьдрч буй монголчуудыг хин нэгэн танихгүй хүн монголчууд гэж хин юм бэ гэж дээрэнгүү өнгөөс асуувал та шууд хариулж чадахгүй байгаа бол энэ номыг уншин уу? Сурдын жаргал сайхан гэсэн өөрийнх нь үг байдаг. Тэгээд тэр үгээр бас таны нурж оролцуулж те чадан ядан миний аль нэгэн сонсож байгаа хүний те авах гэж байгаа хүндээ бол миний үг алт бах хаяа гэж бодвол мэдээч яг хогийн санд авах гэхийн ухаанаар хандах байлгүй. Гол нь бол монголчууд өөрсдөө бие биенийгээ дэмжиж өнөөдөр намайг өрсөнд айгүй баярлж гин гэдэг нь би бүр дотроосоо те хэлж гин. Тэгээд ингэж боломж олох өөрөө хин нэгэн те бас нэг ингээд ямар нэг юмар дутаж яваа хүнд нь тэрийг олж хэлгээд те одоо ингээд дашвалруугаа юу шүлгийг ажиллах амьдтай бие биенээ хайрлах гэдэг шиг. Ер нь бол монголчууд бид нар бие биендээ айгүй сайхан хайрлаад бие биендээ айгүй сайхан дотносоод итгэж чадах юм бол айгүй потенциалтай айгүй өндөр хэмжээнд очих тийм өндөр төвшингийн хүмүүс байхгүй. Дэлхийн одоо хүүсэн дээр амьдарч идэг ийм монголоороо бахарах гэдэг маань цээжиндээ, тархиндаа, хайрандаа бие бинийгээ тэг итгэхтэй хамгийн гол нь байдгийн шүү гэж хэлээ. Тэгээд миний
Бишээ миний яриаг те тоглон суул таалан болгоосон та нартай баярлалаа. Тэгээ маш олон хүн үзэх баха гэж бодож байна. Та бүхэн бас их олон хүнд үзүүлэхэд хувь нэмэр оруулдагт би бас баярлалтай шүү гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хоёрхан зүйл хүсэж байгаа. Нэг нь лайк саба дараарай. Нөгөөх нь бэлгүн битүүрийн ярианы хамгийн дуртай хэсгээ комент хэсгээр бас үлдээгээрэй. Шүүмж байвал бас үлдээгээрэй. Урмын үгийг, шүүмжийн үгийг яг адилхан тэнцүү хүлээж авнаа гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд танд бас дахин баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За. Гайгүй юу? Супер. Үнэхээр супер. За баярлалаа. Шифүгээс бас тэгж сонсч ивэл бас ярьсны дараа урамтай байна.